Сайн байцгаана үзэгчдээ. NTV Plus-тэй хамтдагд баярлалаа. Улаанбаал ярилцлагын нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдөр манай өрөөнд утгагүй болох сар шинийн баярыг өгтаад Буддийн гүн ухаан судлаач, бурхан урлаач, ухаан заяа ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан үлжиж байна уу? Таран сайхан үлжиж байна. Сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. За, хөл хорой тавигдсан. Хөл хоройны үед ер нь ажил үүсэн жоохон хумигдэж байна уу? Ерөнхийдөө яг гэртээ суугаад л нам байж байна да. Сүм номынхоо өргөлөө очиж амждаг болохгүй учраас гэртээ л сайхан нам байлаа да. Ер нь их олон ажил эрхлээд байгаа те өөрөө. Сургалт лекцүүд явж байна, номлолууд хийж байна те. Тэд нар бол их зогссон байгаа бох те. Тэр нь бүгд зогссон. Бүгд зогсоо. Бараг сүүлийн 1 жил юм хийсэнгүй. Хийсэнгүй. Зогслоо. Тэр нь бол ажилд нэлээд саадтай, олон ч юм саадтай. Өнөөдөр хоёулаа би таныг өрсөн шалтгаан маань одоо бид нэр монголчууд дорны зурхаан дагуу шинэ оноо, шинэ жилийн өгдөх гэж байна. Тэгэхээр монголчуудын шашин, соёл, сүсгийн тухай хоёул ярина. Шашин гэж юу юм, сүсэг гэж юу юм. Энэ тухай хоёул ярина. Тэгээ урилга хүлээж авсан танд их баярлалаа. За энэ сайхан нэвтрүүлгээр урьж орсон бас гэлалаа. Шашин гэж юу, соёл гэж юу вэ? Үгүй сүсэг гэж юу вэ? Энэ хоёрыг хүмүүс хольж яриад. Тэгэж та маск авчих. Зайгаа авсан байгаа ч юм. Зайгаа авсан чи гайг үзтэй те. Эхлээд ямар асуулт асуусан бэ? Шашин сүсэг хоёрыг та юу гэж боддог? Шашин сүсэг хоёрыг уу? Шашин олон янз байна л да. Тэгээ би өөрөө яг хуу бурхны шашныг одоо бас ингээд дэлгэрүүлэхийн тухайд зорж өөрөө мэдсэн дуус юмыг ард түмэнд хүргэхийн тухайд зорж явж байгаа хүний үед бол шашин гэдэг бол үнний сургаал мөн өөрөө өөрийгөө танин мэдэх өөрийнхөө дотшоо нэвтэрч өөрөө өөрийгөө танин мэдэх альва нэг юмны мөн чанарыг танин мэдэх ийм л зүйл юм. Шашныг яг хураангалаад хэлсэн үг байдаг л да. Буйныг хотолж уулган болгоод өөрийн сэтгэлийг огоот номгодох чадах юм бол бурхны шашин бол тэр юм а гэж томьёолоо хэлсэн байдаг. Шашин бол олон янз байна л да. Тэгэхээр шашин бүгдийн одоо өөр өөрсдийнхөө урсгал зам чигийг гаргасан байна. Энэ маань эцсийн оргил дээр бол нэг л зорилт дээр бол нэгднэ гэж би боддог. Бурхны шашинч бай, лалч бай, эсвч бүгд бол эцсийн зорилт хамаг амьтны тусын тухайд нэг юм дээр л бусдын тусын тухайд гэсэн нэгүүдээр оргил дээр нэгддэг. Зам мөрөө нь бол өөр өөртөөхөө гаргасан одоо тэр зам мөрөөрөө замнаж зарим нэг тойруу замаар авч очиж байна. Зарим нь бол их дөт замаар хурдан очиж байна. Би бол өөрөө бурхны шашны хүн учраас манай буддийн шашин дэндүү их хөлгөн уламжлалтай ард түмэн учраас хамгийн дөт замыг бол гаргаж хүн гэгэрх одоо сайн сайханд хүрэх тэр замналыг бол хамгийн дөт гаргаж өгсөн маш хурдан хүрэх боломжтой хамгийн хэлбэршүүлсэн бөгөөд хамгийн төгөлдөр сургаал төгөлдөр шашны номлол юм бол бурхны сургаал гэдэг өөрөө бол ариун бөгөөд ямар хэр буртдаггүй гэж үздэг л дээ. Өөр олон зүйлсүүд бол асуудалтай байдаг. Тэгэхээр 3000 жилдээ бурхан буддаа номоо номлоод үүнээс хойш олон 3000 жилийн өнгөрөхөд одоо хүртэл одоо шинэ юм шиг л бүх сургаалууд нь байж байдаг. Энэ бол өөрөө бурхны сургаал ариундаа бас хувиршгүй мөн чанартай үнэндээ байгаа юм болов уу гэж би ойлгодیں۔ Сүсэг гэж юу гэдгээр би миний өөрийн олон цуврал лекцүүд явдаг. Энүүгээрээ юу хүрэх гээд байгаа гол зорилго нь тод яах гээд лекц уншаад байдаг юм бэ гэдэг асуулт хүмүүс тавьж л байсан л да. Энэ нь болохоор миний нэг зөв мухар сүсгийг бол одоо халах гэсэн нэг уриалгатай. Мухар сүсэг гэдэг маань юу гэхээр зөвхөн шашин дээр ярихдаггүй бүх юмн дээр биднээс альва нэг юмыг танин мэдээгүй учрыг олоогүй ээжж тэнийг даган дуурайж хүн дагаж дуурайх зүгээр хэлбэрдэх өнгөн талаас нь юм уу ингэж одоо утгын таниагүй ээжж тэрэнд орох дурлах шүтэх бүгд болохоор үл мэдхгүй мунхаг нисванис буюу одоо мухар сүсэг гэдэг зүйл. Мухар сүсгээс болж дайн гарч байсан. Мухар сүсгээс болж шашин хоорондоо мөргөлдөөн үүсч байсан. Дээгүүрээ одоо шашны одоо томчууд бол ив найртай байдаг л да. Мөн чанараа ойлгох зүйлсүүд одоо бүгд нэг гэдгийг ойлгосон. Доогуур байгаа нөө дутуу мэдлэгтэнгүүдийн алдаа бол манай шашин танахаас илүү манай шашин ийм гэд хоорондоо тэмцэлдэж шашин хоорондоо мөргөлдөө. Бурхан багш айлдж байсан л да. Миний шашин бол дөрөйтхгүй юм а. Дэггүй одоо мухар сүстэн болоод одоо энэ дутуу мэдлэгтэнгүүдээс болж жоохон дөрөйтх юм а. Түүнээс бол уг мөн чанар мөнхөд орших юм а гэж. Тэгэхээр сүсэг гэдэг бол үнэн мөннийг судлаж танин мэдээд үнэн сүсэг гэж байна. Түүний сүжиг гэдэг бол мэдээ шүтгэхийг сүсэг гин. Мэдэхгүй шүтгэхийг бол мухар сүсэг гэж хэлнэ. Таны одоо хийж байгаа энэ ажлууд энэ лекцүүдтэй зохион байгуулдаг арга хэмжээнд шашны үйл ажиллагаа байна уу? Минийх одоо цэвэр шашин гэхэд бас хэцүү юм. Зарим дээр болохоор чин зүүдний тухай лекц юм шавчиж байгаа.
Зүүдхээр шашинтай бол нэг сүрхий аяг дээр барилдаад байхгүй. Зарим юм дээр нь бол ус савдгийн тухай уншиж авчиж байна. Зарим дээр болохоор үйл өрөөний тухай, мөнх хүсийн тухай гэж ярьж байна. Одоо сүүлд бас энэ Хямар 13-д Хямар лундааны тухай ярьлаа. Тэгэхээр шууд одоо айхтар шашин тухай яриад байж бас би ярихгүй байгаа. Хамгийн анхны лекц бол Бурхны сургаал хүмүүний аж төрөх ёсонд хэрхэн нөлөөлөх талаар одоо энгийн гоё ойлголтуудыг бол ярьсан. Тэгэхээр 100% бол шашны гэхгүй гэхдээ 50-50% явж байгаа юм болов. Сүүлд лусын ээлба хорлол гэдэг газар уул усаа биднээс дахин шүтэж ирсэн ард түмэн. Монгол түмэж нэг уул усаа хайрлаж, амьд мэд хайрлаж ирсэн ард түмэн. Тэгээд жоох энэ маань алдагдаад одоо айхтар юм сонсогдоод байгаа учраас бид лус савдаг гэж байдгийн шүү. Ус гэдэг маань одоо шүүтэ шанаад тусааж болохгүй өв гэцэгт маань дээдэлж ирсэн. Тэгэхээр залуучуудтай гол нь манай настангууд болоод 50-аас дээш насных бол ойлгож байна. Одоо сүүлийн үед гарч ирж байгаа 90-аад оны сүслэг тухай ярьж байгаа юм те. Тийм лекцүүд хоёул ярьсан те. Ер нь шашин голчлтгүй гэдэг. Ер нь голчлтгүй ч байх уу? Ерөнхийдөө нэг шашны хэцүү заримдаа ийм лекцүүд уншиж. Та лам хүн баха. Би лам биш. Лам биш үү? Лам биш. Би шашин судлаач, бурхан урлаач, одоо буддийн гүнхэн судлаач, бурхан урлаач юм хүн. Тэгээ би буддийн гүнхэн судлаач гэдэгт нэг олзуурхаад байгаа юм л да. Тэгээ буддийн гүнхэн судлаач хүн ирсний хойно буддийн гүнханы талаар илүү хүмүүст жинхэнэ утгаараа энэ мухар сүсэг гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг талаар хоёулаа сайхан ярилцъя гэж зорьсон. Тэгээ таны лекцүүдийг би олон сонирхож үзсэн, сонсч байсан. Сүүлд лус савдгийн тухай, лус хэлгэндэг тухай лекцийг сонсч байсан. Сүүлд бас нэг таны яриа байсан. Тэр ковид бол ерөөсөө энэ цар тахал гэдэг бол лус хэлгэнж байгаа юм а гэж. Ковид лус хэлгэнснээс болж үүдсэн юм. Энийг та нэг дэлгэр. За баярлалаа. Энэ дээр бол энэ бол миний өөрийн хувийн бодол юм. Би энийг өөрөө манай бурхны шашныхан бүгд ингэж ойлгож байна гэж би бол нийтэд нь хүлээж үзэхгүй байна. Энэ миний хувийн л бодол. Би өөрөө судалж мэдээд миний өөрийн хувийн бодлоор бол лус гэдэг зүйл маань одоо яагаад байгаль дэлхий, уул, ус, жигүүртэн амьтан, газар, шороо, чулуунд бүгд лусын одоо юм одоо орон байна гэж манай бурхны шашнд авч үздэг л дээ. Энэ маань усан элемент харагдахгүй хий бод амьтанд учраас ихэнх нь бол биднээс ч үзэгдэхгүй нөгөө харагдаагүй гарт баригдаг юм бол байхгүй гэд итгэдэг учраас энэ дээр ингээд бас ингээд үл итгэх ойлгохгүй байх асуудлууд байна. Тэгэхээр эцэг өвгдөөс бид бас gaаж ирсэн лусын одоо өвчин хорол гэдэг. Манай 8 дугаар үеийн багштээчүүдийн үгэн дээр байна л да. Зөвхөн одоо би гаргаад хэлсэн юм биш. 8 дугаар үеийн бошгол хүн дээр хүртэл одоо цаг цөвтгöd гэж. Цаг цөвтнө гэдэг маань одоо бидний оршин буйн цаг үед нэг жам хэсээр явж чадхаа бол гажуудлууд харагдаад байна, үүсэт байна. Одоо насны цөв, цагийн цөв, үзлийн цөв, нисвасын цөв гэдэг. Цагийн цөв гэдэг дээр том усны аюул, өрөөсний аюул, галын аюул, өвчин тахлууд гарах гэдэг. Насны цөв гэдэг дээр төрхийн эндэгл ас ирэх болно. Эдэр залуугаараа энд нээж яваас өмнө төрүүлж эндэнч гэдэг юм олон юм байна. Тэгэхээр яг энэ дээр саясанчлан цаг цөвдөх үед амьтны сэтгэл дөрөйтөх үед нийтийн буян дөрөйтөд барагдахын цагт нэртэй нэргүү тахал өвчин асар их дэлгэрнэ. Энэ маань лусын одоо юм өвчин гарна гэсэн олон багш нарын зарилгууд байдаг л да. Ковид гарахаас өмнө би өөрөө бас лусын лекц хийгээд төлөвлөсөн байсан. Ковидоос бүр өмнө зүгээр зүн сонгороо нэг цаг үрийн байдлыг үүтээд нэг лусын өвчин гарчих юм шиг. Тэг би зүн сонготой биш л дээ. Зүгээр л лусын лекц хийгээд хийж юмаа бэлтгээд ингээд юмаа хийж идэл удалгүй цар тахал гараад айхтар том тахал өвчин гарлаа. Тэгэхээр энэ биднээс нэр оноогоо биний хөдлөөр нэг одоо SARS, Ebola, Corona гэдэг нэр өчөж байгаа юм. Тэгээ энэ мөн бол нийтээрээ л ерөөсөл лусын өвчин л да. Яагаад би тэгж үзэж байна? Уул, ус, ургамал амьтан байгаль руугаа халдснаас болоод эргээд байгалийн одоо бүх юм үүлийн үрийн өр төлөөстэй байдаг. Хүн төрлөختөн биднээс байгалиасаа бол дэндүү их авсан. Зөвхөн аваад л байна. Энэ маань зөвхөн ганцхан өөрийн одоо 5 тухыг бүрдүүлэхийн тухайд мод, уул, ус бүх юм алтын авч энэ бол бэлэг харагдаж байна. Тэгэхээр энд нэг юм байна. Асуулт нь. За. Лусын тухай хэл ярьж байна тий. Лус гэж юу юм бэ гэдэг тухай ойлголт. За. Одоо ингээд манай үеийн залуучуудын доош үеийн залуучууд. Лус. Одоо ингээд байгаль орчныг хамгаалдаг нэг зүйл. Тэгээд тэр байгаль орчин гэмтгэр буцаад хүмүүсээс хариу барьдаг лус гэж тусдаа зүйл байна уу? Эсвэл энэ байгалийн тэнцвэр алдагдаад. Экологийн тэнцвэрт байдал алдагдаад. Одоо газар хөдлөгчийн шилэн шалтгаантай. Байгалийн дулаар л гэл ингээд янз янзын хөдөлгөөнүүд үүсдэг. Энэ бүхэн ингээд экосистем алдагдсанаас болсноороо гарч ирж байгаа үр дагавруудыг бид нэр дээхэн үедээ шинжлэх ухаан хөгжөөгүй байх үедээ хэлж мэддэг байсан учраас байгаль хэлгэнж гинэ гэж авч үздэг байсан юм болов уу? Тэгэхээр
Бурхны шашинтай ард түмэн биднээсийн одоо ойлголт бол авир юм л да. Лус гээд хий бод ертөнц байна, галын тэнгэр байна гэж ярьж байна. Тэгэхээр энэ дээр бол лус гэж байхгүй маа л гэж одоо энэ маань бол байгалийн тэнцвэр үйл ажиллагаа явагдаж байна гэж яриад байна да тийм одоо ертөнцийн тийм болов уу гэж таныг нэг буддийн ухаан судалдаг байна. Тэгэхээр яг хуу лус гэдэг зүйл бол хий бод амьтдууд бол байна гэж үзэж байгаа. Лус гэдэг маань газар уул усанд оршиж байна гэж үзэж байгаа. Тэгээд эднүүс одоо цаг цөвтгөд дориотоод энэ уул ус байгадлыг дориотусаас болоод лусууд бол догширч ингэж гай гамшиг үер зуд зутган болж байна л гэж авч үзэж байгаа. Бурхны шинд бол. Бурхны шашингүй орнууд тэгвэл энийг л лус гэж хэлж мэдхгүйгээр одоо өвчнөд нэрвэгдээ байж байгаа юм дээ. Тэр одоо ёс мэдхгүй хүнд ёр халтахгүй гэж нүггүй байна да. Ёс мэдхгүй хүнд ёр халтахгүй те. Тэгэхээр гадны барууныхан бол одоо биднээс бол уул устайгаа дэндүү ойрхон харцдаг Монгол ард түмэн байхгүй. Одоо тэгэхээр галын бурхан гэж байна гэж үзэж байгаа. Би одоо энэ дээр нэг л жишээ хэлээ л да. Галын бурхан, галын тэнгэр гэж байна гэж. Гал амьтай юу амьгүй юу гэд би асууя өөрөөсөө тань. Асууж болох. Амьтай гэж бодвол амьтай байх. За. Амьгүй гэж бодвол зүгээр. Хүн ямар өнцгөөс харахаас шалтгаална те. Юунд итгэхээс шалтгаална. Яг итгэл үнэмшээс те. Тухайн хүний ямар өнцгөөс харахаас шалтгаалж байгаа байхгүй. Тэгэхээр би галыг амьд гэж би өөрөө үзэж байгаа байхгүй. Галыг амьлуулах, галыг амьтай гэж бодох. За би энэ дээр жишээ хэлье. За. Нэг жишээ хэлье. За гал руу биднээс одоо бохир одоо ингээд бузар буртгийг оруулчих л да. Одоо дорж гэдэг хүн санаатаа санаандгүй байдлаар одоо гал руу одоо сонгон саримсны хальс ч юм уу одоо бузар буртагтай зүйлийг хийлээ гэхэд яагаад тэр хүний яг дараа нүүр амаар нь яар шарах гараад байна. Яг булгийн ихэнд усан дотор лус юм бол бус байна гэж би хэлж байгаа. Энийг байхгүй маа гэх юм бол яагаад булгийн ихэнд бид нөө сүйтэй шангаад тусаагаад бузар буртаг оруулахад тэр хүмүүс нь яар шарах гараад би нь өвдөд байгаа. Яг хийсний дараа. Тэгээд тэр заслыг хийсний дараа зүгөрлж чадах. Одоо галаа тахиулахаар яар шарах нь алга болчиход байгаа байхгүй. Энийг одоо шийдвэх ухаанд тайлбарлахад их төвөгтэй болчиход байгаа. Энэ маань бодтой байгаа юу гэвэл байгаа. Хий бод ертөнц байна уу гэвэл байна. Сүн сүдэр байвал байна. Айдаг янз бүрийн сонссон, барьсан, айсан зөндөө юм байна. Тэр лус гэдэг зүйл бол би байна гэж үзэж байгаа. Тэгэхээр галтай устдаа дэлхийн хүн төрлөختөнд тэр чигээр галтай устдаа харьцаж байна. Тийм. Тэгээ энийг тань мэдэж гин үү? Мэдхгүй юу? Ёс мэдхгүй хүнд ёр халдахгүй шүү дээ. Тэр мэдхгүй болохоор гал руу янз янз байсан ч нүүр амаа яар шарах гардггүй. Гарвал тэр галын хорлол гэж үздэг. Галаас хорлож бодохгүй байхгүй. Бусад урвалууд явагдчих гэж тогтоогоо. Тэгж тогтооно. Галаас гэж бодохгүй. Тэгээд одоо ой модоо сүйтгээд ингээд айхтэрэн болоо байна. Тэгээд энийг өөрөө биднээс тэр ой мод лус авдаг байгаль дэлхийн амьд гэдгийг мэдэхгүй байхгүй юу? Одоо Австралид асар том гал төмрөө ой мод сүйтлээ шатлаа. Бид энэ үүлийн үрийн ойлголт л байгаа байхгүй юу? Тэрийг яаж одоо ингээд гал ус бохирдуулаад бид нар багасаа мэднэ. Уул усны ихэнтэй сүйд усаад хөвөөс ахуулаад усны тархинд гол өрхний тархинд хүртэл бид нар дээрийн зогсдоггүй юм яс саншилт өссөн хүүхдүүд шүү. Энийг зүгээр тэндээс үүсэлтэй тэр үр дагавруудын засахтаа яаж засаад яаж имжлээд байдаг. Яаж оншилдаг. Одоо нөгөө хүн явдал мөрөөр нь засна гэж байдаг юм л да. Одоо ямар үйлдэл хийснийг асууна. Тэгээ бас зурхаан бичгүүдэд гараад ирнэ. Лусыг хорлсон байна гэдэг одоо зурхаад гараад ирдэг байхгүй юу? Та зурхаач юм. Би мэрэг төлөг ойр зүрийн 50 л да бас. Ойр зүрийн 50. Одоо мундаг зурхаач гэж бол хэлэхгүй. Тэгээ ойр зүрийн одоо ламын шооч ойр зүрийн төлгөөр 50. Тэр юм дээр гараад ирдэг. Усын хорлол болж байгаа. Тэгээ өөрөөс нь асууна. Одоо гол ус бузартайс нь яасна гэхэд өө тэгсэн шилээ тэнд би одоо ингээд ховц цунраа угаагаад бохиртойсон ингээд бүх юм гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр зурхаа гэж байдаг. Мэрэг төлөг гэж байна. Тэнгүүт яаж имжлэх вэ? Лусыг аргадах уу? Лусыг аргадах зан үйл хийн шүү дээ. Лус шавдаг дорм уншин, лус тэр тухайн бузартаасан газраа очиж сан тахил уугуулна. Би ахиж гол мөрөндөө одоо ахиж юм бузар бүрт хийхгүй гэж өөр ам өчгөө өгнө. Тэгээд зан үйлийг үйлчний дараагаар тэр маань ингээд амиралдаг. Тэгэхээр лусхан хоёр хоорондоо холбоотой байна. Холбоотой шүтэлцэн. Биднүүстэй зэрэгцээд хүмүүн бусын ертөнц гэж амар том ертөнц байгаа байхгүй. Адууд, хий бод амьтад байгаа байхгүй. Огт биднээс дангаараа амьдарч яах гэж бодохгүй байхгүй. Хий бод ертөнц зөндөө байгаа. Энэ дээр биндэр гар угаад эртний багштай ч судраа дээр авч үздэггүй шүү дээ. Тэр түүнийг. Аддонгуудыг бол төрөл нь бол доод төрөл. Тийм доод төрөл. Одоо лусын одоо адууд бол дандаа муу заяаны төрөл үе. Лус бол адгуусын төрөлдөө багтдаг. Хүн бол дээд төрөл байхгүй юу? Одоо бурхан болох боломжтой дээд төрөл байхгүй юу? Тэгэд эндээс асуулт гарч ирж байгаа. За. Бурханы шашин. Бурханы сургаалын аль хэсгээс нь энэ савдаг юмыг гаргаж ирээд байдаг. За. Бурханы шашин дотор олон салбар явна л да. Энэ дотор ч нь одоо хоёул гүн ухаан судалдаг гэсэн шүү дээ. Гүн ухаан дотор энэ лус байна уу?
гүн ухаанд бол Буддын гүн ухаанд байхгүй. Гүн ухаанд байхгүй. Одоо энэ маань ийм байна. Дотроо ангилагдана. Буддийн гүн ухаан чойрийнхаа тусдаа, нууц тарныхаа тусдаа. Энэ дотор 6 ухаан гэдэг тусдаа байна. Ойролцоогоор сүүлийн 3000 жил бол ингээд нөгөө нэг олон шавнаас чиглэлээр газрын нутгийн зан заншил дагаа явцсан байна. Гэхдээ ноён нуруу Буддийн гүн ухаан буюу бурхны энэ дээр нэгдэнэ. Энэ том юмнаас үүсэлтэй байхгүй. Яг нэгдэж чадчихна уу гэдэг дээр хоёлоо нэлээ ярий. За тийм гэж бодож байна. За одоо жишээлбэл би Лусын хорлол болёо. Гинтийн нэг юм болоод өөрөө нэг хүч хөрөхгүй зүйлдээ хүн айхаараа мэдхгүй учраас өөрийнх нь хүч хөрөхгүй зүйл учраас альва нэгэн өөр гаднаас хүч гуйдаг. Эсвэл хүч байна гэж итгэдэг. Тэгээ лам дээр очдог. Энэ багш нар дээр очдог. Тэгээ багш нь юм хэлдэг. Ингээ харилцаа тэр хүчнийхээ тухай ярилцаад эхэлдэг. Одоо энэ хүчээ очиж аргад. Тэгээ болоо. Дахиж битгий гол усанд ингээрээ. Тийм. Тэгж хэлж байгаа. Энд нөгөө нэг энд чинь яг түрүү хоёул хэлсэн шүү дээ. Бурхны бидэнд үлдээсэн үг ухаан донд энэ очиод ингээ огтлцож чинь гэж аль хэсэгт нь огтлцоод байгааг би бодоод болохгүй байна. Энэ бурхан бол юу гэдэг вэхээр чамайг лус уурлаад гэмтээч гэсэн байна гэж хэлдэггүй. Алдаа оноо бүх юм чинь чамд өөрт чинь байна гэж хэлж байгаа. Бурхан. Өөрөөсөө өөр ямар ч хүчийг битгий хай. Бүх юм чамд байна гэж хэлж байгаа. Энийг ойлгох юм бол хүн заяа тэгшэрнэ гэж ярьж байгаа шүү дээ. Гэтэл одоо ингээд лус савдаг те бас ингээд зөндөө юмнууд байна уу? Бурхан та бүр лусыг юу гэж тайлбарлаж хэлнэ шүү дээ. Лус чинь ганцхан тэр ингээд байгаль ус биш. Гэр орондоо хэрэлт хүртэл лусын асуудал гэж хэлсэн. Лусыг дөрөөлтүүлж байна. Тэр лусыг үржүүлээд иж болдго юм уу? Үржүүлэхээ би үржүүлдэг гэж хэлээгүй. Яг го таны би үржүүлжтэй гэж бодохгүй. Би анх ерөөсөө тэр гэр нөлөөлдөггүй гэр орны хэрүүл лусын асуудлыг боддоггүйсэн байхгүй. Тэгэхээр номон дээр заасан байдаг байхгүй юу? Лус биднээс усанд л оршин. Аль номон дээр? Усанд л гэж заадаг. Бин дээр гарав гэдэг одоо ном байдаг. Одоо тэнд ингээд ус бий тий. Байгальтай илүү уйж хэлсэн байдаг. Усанд байна. За. Усанд байдаг. Нийтээр биднээс лусыг бол усанд л байдаг гэж ойлгодог байхгүй юу? Усанд л байдаг. Ус буцартаа бол ус дөрөйтнөө л гэж үздэг. Гэтэл би ч анх судалж мэдээгүй байхдаа нэр усанд л байдаг бахал гэж бодож байсан. Гэтэл уул, хад, мод, чулуу, хот, балгад, суурин, гал, тулг, голомтонд бүгдэнд л ус оршиж байдаг. Зүг болгодод лусууд байна гэж үздэг. Баруун зүүн бүх зүгүүд л ус байна. Хий бод нүднээ үл үзэгдэх, живж оршдог, адгуусны төрөлтэй багтдаг тийм амьтад гэж байгаа юм. Тэгэхээр овоо мовоо лус савдагт бид сунж мөргөж болохгүй гэдэг тоххой багш нар бол. Сунж мөргөж ингэж болохгүй лус овоо савдагт. Яагаад гэвэл хүнээс доод төрөлтэй язгуур муутай амьтад. Адгуусны төрөлтэй багтдаг. Тэгэхээр биднээс эрдэнэт хүний төрөл энэ төрөл чинь бурхан болдог төрөл байхгүй. Бурхан багш нь хүний төрөл дээрээ бурхан болсон. Тэгэхээр сунж мөргөөд ингээ мөрөх юм бол буйнаа барна гэж үздэг байхгүй. Тэгэхээр овоонд биднээс бол хүндэтгэл үзүүлээд дээж өргөөд лус авдгаа харагдаад хүндэтгээд цааш хүний дээж өргөөд явна. Сунж мөргөж болохгүй. Лусыг лус өөрөө тархмал оршиж байгаа гэж одоо энэ олон суд бурхан багш айлдаагүй гэж ярьж болохгүй юм л да. Тэрийг нотлох хүнс байхгүй. Бурхан багш ч нэг олон ном номлосон. Маш олон амьтны ухаандан тааруул, савандан таарж олон чиглэлийн ном гаргасан номлосон байдаг. Гүн ухааны ном байна, чойрих байна, нууц тайрны ном байна. Одоо бурхан багшаас үүсэлтэйгээр дүнхрийн ёсноос 6 ёс гэж том ёс гарч ирсэн байхгүй. 6 ёс нь ерөөсөө л одоо шууд амьтанд туслах. Амьтан гэдэг чинь биднээс чинь 5 хуудаж бүтсэн амьтан шүү дээ. Хямран, дөрөйтөн тэр бүгд одоо дайсан гэвэл яг энэ өштэй нүдэнд харагдж байгаа одоо хүмүүнийг л дайсан гэж үзэхээс нүдэнд харагдахгүй хий бод энергийн урсгалуудыг биднээс байхгүй гэж ойлгож болохгүй байхгүй. Тэгэхээр 6 ухаан гэдэг чинь одоо хэдэн мянган жилийн өмнө гарсан мөртлөө одоо хүртэл байгаад байна шүү дээ. Энэ үр дүнгuu хэрвээ ямар ч хэрэггүй мухар сүсэг байсан бол устж үгүй болох байхгүй. Хүний хэрэгцээ хангахгүй юм чи байх шаардлагагүй байхгүй. Гэтэл яагаад хүн болгоо одоо 6 дээр очиод 6-аар 6-гаа зуруулаад болоод амьдрал нь дээшлээд байгаа юм. Тэр нэг төрөлхийн арга юм байхгүй хүн. Тийм биш. Маргаашаа мэдчихсэн. Хаашаа явж байгааг мэдчихсэн. Энэ дээр одоо би бас түрүү хүн юуг ямар өнцгөөс харах уу гэдэг маш чухал байхгүй. Одоо миний бүтээл би бурхан урлаач хүн л дээ. Миний зурсан бурхныг зураг гэж харж байгаа юм байна. Урлагийн бүтээл гэж харж байна. Зарим нь энэ шүтэн гэж харж байна те. Зарим нь бол зүгээр энэ бол цаасан дээр зурсан зураг гэж. Зураг гэж харж байгаанд бол зураг л харагдана. Бурхан бодиттой бурхан гэж харж байгаанд бурхан харагддаг байхгүй. Одоо биднээс бас биднээс өөрсдөө буян нүглийн үйл өөрөөр биднээс юугаа мэддэг байхгүй. Хүнийг таньдгүй. Биднээс дундаж бодис садванаар явж явах боломжтой гэдэг байхгүй. Одоо гуйлга гуугаа явж байгаа урынхаа нор ховцтой нэг хүмүүс энэ бол гуйлга чинь новшмаа гэж бодож болохгүй. Тим дүрээр амтны тусыг бүтээгээд бодис садванаар явж идэг. Нэг хоёр лам байдаг ингээд яваад замд нэг нуур таарлаад нэг нуур хажуугаар өнгөрөөд явсан юм байна. Хоёр лам. Тэгээ багш нар очиод асуусан. Замд чинь том нуур хувраг чуулган ингээд багш нар байна уу гэсэн нэг нь болохоор нэг нь нуур харсан баг.
нэг нь юу ч хараагүй байна. Тэгээ багш нь нэг шавь нь болохоор олон лам нар чуулаад бурхад ном айлдахыг би харлаа гэж. Нөгөө шавь нь хатцсан нэг тийм нуур байхыг л би харлаа. Тэгээд энэ маань нөгөө тухайн хүнийхээ хураасан буйны үүлээр бас мэдлэгийн хэмжээнээс болоод болохгүй байхгүй. Нэг жишээ хэлье. Худгийн яст мэлхий гэж байдаг байхгүй. Нэг худаг дотор төрөлхийн худгаасаа гарч үзээгүй яст мэлхий байж. Тэнд далайн давлгаа болоод нэг гадаа далайн яст мэлхий тэр худганд унчиж. Тэгээд тэр худгийн яст мэлхий гадаа далайн мэлхийгээс асуудаг байхгүй. Чи хаанаас ирвэ гэж. Би гадаа далаагаас ирлээ гэж. Тэр гадаа далаа чи хэр том бэ гэж. Их том асар том гэж. Миний худгийн 4-ний 1-тэй тэнцүү гэж асуудаг байхгүй. Тэрнээс томоо гэдэг. Тэгвэл миний худгийн 2-ны 1-ээс том байж чадахгүй. Тэрнээс ч том гэдэг. Тэгвэл миний худгийн бүхэл бүтэн миний худгаас гадаа талаа том гэдэг байхгүй. Чи худгаасаа гарч үзээгүй болохоор гадаа талаа гэж ямар сайхан юм бэ гэдэг. Чи худгаал мэднэ. Гадаа талаа гэдэг бол хязгааргүй том. Чиний энэ худагтай харьцуулшгүй гэж тэр гадаа талаас ирсэн маш мэлхий хилэнгүүд худгийн яст мэлхий юу гэж бодсон гэж. Энэ худалч яст мэлхий байна. Яавч тэр гадаа далаа миний худгаас том байж чадахгүй гэж бодоод үлддэг байхгүй. Энэ лугаа адилхан гоё жишээ байна. Энэ лугаа адилхан биднээс үдсэн сонсон одоо мэдлэгээ хүрээнд сэтгэдэг. Тэгээд мдээгүй юм руугаа их дайсагдаг байхгүй. Шууд буруутгах гэдэг. Тэгэхээр миний гол зарчим бол мэдхгүй юм руугаа шууд битээ дайсагнаач гэж гуйдаг. Тэгээд ядаж нэг ганц ном өсөхөд үзчих юм бол таны бодол шал өөр болно. За. Ярилцахын тулд их асар болон бэлддэг. Та их гоё жишээ авлаа. Монголчууд одоо ер нь хүн төрлөختөө энэ худгаасаа гараад 300 жил болж байна. Худгын дотор байлаа штэ. Байгаль дэлхийн хүн хоорондоо яаж хөтөлцээд байгаа юм. Энэ өвчин дахал гэдэг чинь хаанаас үсээд яаж хамгаалаад байгаа юм. Хүний бие организм гэж юу юм? Хүний оюун ухаан гэж юу юм? Яаж ажилтгийг хүний тарих. Хүн өөрийгөө судлаад нөгөө худгаасаа гарч эхэлж байгаа хгүй. Монголчуудын хувьд худгын дотор их удаж байна. Худгаас нь гарах гэж бас олон ч удаа энэ бурхны номыг ингэж хүрэх гэж явсан. Одоо бидний сайн мэдэх одоо бог зонх үеийн бодмөрийн зэрэг гэдэг бидэрт үлдээсэн айлтгал байна. Тэрэн дээр ганц л юм байна шүү дээ. Биднэрт ерөөсөө ямар нэгэн сүсэг заагаагүй. Эргэлзээ бол үнэн төрөх зам гэж хэлсэн. Эргэлзээ бол. Итгэл үнэмшилтэй байна. Эргэлзээ үнэн төрөх зам аа? Үнэн төрөх зам. Үнэн төрөх зам. Чи ерөөсөө шууд юмд битгий хатуу итг. Тэгвэл чи сав. Энэ үнэн үү гэж үргэлж асуу. Өөрөөсөө асуу. Өөртөө ярилц бод гэсэн үг байна. Шүнд ингээд бодохыг зааж ирсэн. Одоо бид нар бодохгүйгээр шууд очиод чулуунд мөрөхийг зааж байгаа. Шууд очиод бурхан бүтээж өгөөд энд мөргөөд зовлонгоос ангижир гэж зааж байгаа. Энэ худган дотор байлгах арга нэг. Худаг гэдэг нь та юу хэлээд байваа? Одоо би өөрсдөө монголчууд одоо бид нар байгаа мухар сүсгийн хүрээнд байна гэж үздэг. Мухар сүсгийн хүрээ гэхээсээ илүү бид нар худган дотор та хоёулаа хүний сүсгийг мухарлаад яах вэ тий? Ер нь ингээд худган дотор байна. Далайн хэмжээг ойлгохгүй мэдрээгүй байна. Тэрний яст мэлхийний жишээг би авч үзэж байгаа. За. Ийм байна гэж. За. Таны бодол энэ дээр ямар байна? Бурхан багш бид нар тгий сургаж үлдээсэн. Бог зонхон багш одоо 1500 гэдэг чинь за 400 500 орчим жилийн өмнөөс Монголд анх орж ирэхдээ л ингэж хэлсэн байна шүү. Чулуунд мөргөж болохгүй гэж хэлсэн юм уу те? Чулуун мухар сүсгийг ерөөсөө тэр юм сүсгийн чиглэлээр ер нь юм та одоо надаар хэлж болохгүй гэж үү? Сүсэг одоо мухар сүсэг те. Одоо ямар нэг юм үнэн сүсэг ч өөр шүү дээ. Тий. Тэр ямар мухар гэж онцлох юм байгаа зү. Мухар сүсэг бол өөр шүү дээ. Юунд сүсэг бол байна. Мухарлныг бол буруу болчихно. Тий. Буруу зөв би хэлчихсэн. Буруу зөв хэлсэн. За та яг асуултаа тодорхой тавь. Одоо тодорхой тавь. За. Юунд итгэж байгаа вэ гэдгээс л болж байгаа. Юунд итгэж байгаа. Жишээлбэл зовлонгийн шалтгааныг юу гэж ойлгож байгаа. Зовлонгийн шалтгааныг чи уул ус гэвэл зовлонгийн шалтгаан чи дуусахгүй. Тэр зовлон чинь дуусахгүй. Бид нар зовлонгийн шалтгааныг уул усанд өгөөд байна. За сайхан асуулт л одоо би хариулъя. За. Биднээс ийм байхгүй. Асуудлаа дуусгаад бүх проблем одоо бэрхшээлүүдийг дуусгаад амьдрий гэвэл нас гүйцэхгүй. Энэ дээр жишээ өгдөг юм бол да нэг хүн би энэ ертөнцийн бүх өргөс чулууг түүгээ дээгүүр хөл нүцгэн явъя. Нэг хөл нүцгэн алхахыг бодъё л да хоёлаа те. Битүү хайрахтай юм дээгүүр. Тэгээ явъя нэг хоёр алхаад хөлөөр чулуу шигдээд бид нүц цусгоож явж чадахгүй. Тэгэхээр би юу гэж бодох вэ гэхээр мухар сүстэй хүн юу гэж бодох. Энэ бүх чулууг би түүгээд хайчи. Тэгээд би гоё явъя гэд бүх чулууг түүгээд үзэх юм бол ертөнцийн чулуу өрсөг түүж барахгүй байхгүй. Тэгээд тэгэх юм бол насан ч хүрэхгүй. Бүх юм утгагүй болчих واخгүй. Энэ мухар сүсэг. Энэ бол нэг одоо мунхаг واخгүй. Гэтэл бурхны сургаал юу гэхээр та зүгээр хөлийнхөө уулыг ширэлчих. Ширэн зузаан ширээр ширэлчих. Тэгэх юм бол та энэ ертөнцийн бүх чулууг түүсэнтэй адилхан дээгүүрэн чөлөөтэй явж чадна гэж байгаа байхгүй. Энэ
таны мэдсэн сэтгэл өгөөд энэ ухаарлах байхгүй. Тэгэхээр биднээс одоо ингээд асуудлуудаа проблем гэж яриад байна. Асуудлуудаа шийдчихэд сайхан амьдрэх гэх юм бол уучлаарай боломж байхгүй. ертөнцийн асуудал дуусахгүй. За энэний арга замыг би одоо зааж өгөх гэдэг. Тэгэхээр өөрөө бол сүжиг байж болохгүй одоо богд зонхоо бол би бүгдийг ойлгож байна л да. Яг юу асуух гээд байгаа гэж. Одоо бурхан бол одоо үнэн одоо ингээд сүсгэлж болохгүй, ухаарах нь чухал, юу ч битээ сүсэг. Тэгэхээр ийм байна. Юу ч мэдэхгүй, бүр аачгүй хүн бол шууд би бодмөрийн одоо зэрэг ч юм уу нууц тарины юм байвал ойлгохгүй байхгүй. Одоо бид надад бол дээд математик заавал би юу ч ойлгохгүй. Яг л би суур байхгүй юм чи. Тэгээд харин шашин байгаа шүү дээ. Тэхийн тул шашин баг. Одоо энэ бурхан. Гэхдээ би ярих гэдэг л одоо. Тэнгүүт энэний нөгөө биднээс А үсгээ их сураад 35 үсгээ ойлгочоод холбож уншин штэ. Тэгвэл би чамд уншиг чадахгүй миний нутгийн шүлэг өчөд уншиг үлчээ толгоогоо мажаал зогсоод байна штэ. Айгуул уурал ур чаян те. 5 настай хүүхэд тутаг өхвөл яах вэ? 1 настай хүүхдэд тутаг бариулвал юу болох вэ гэж байна. Гараа сүйтгэхэд өөрийгөө алдчих магадгүй байхгүй. Аюултай. Тэгэхээр мэдлэггүй байх гэдэг аюултай байхгүй. Тэгэхээр энийг номхотож номонд оруулахын тухайд тэр эхлээд итгэл гэдэг юм чухал байхгүй. Итгэл. Одоо биднээс бүх бурхтууд ном унших юм итгэл аврал одуулдаг байхгүй. Итгэл. Бүх юмд итгэл үнэмшил хэрэгтэй. Тэхийн тухайд биднээс үнэн сүжих хэрэгтэй байхгүй. Бурхтын дүрэнд би шүтэж штэ. Бурхтын дүрэнд чулуунд шүтэг байхгүй. Бурхтын дүр. Үнэн итгэл байвал тэр жинхэнэ бурхан байж болно шүү дээ. Чамд бид хоёр чулуу харагдаад байгаа байхгүй. Тэр итгэж байгаа нь бодтой цагаан дээр харагдаад байна шүү. Одоо нэг бас жишээ татъя л да. Сүжгийн хүч агуу байдаг байхгүй. Ээж нь хүүдээ нөгөө нэг ногоон дээрх залаад авид дээрэр гэж хэлсэн. Ээж нь хүүн эрдэм сурж ирэхдээ мартчихдаг байхгүй. Тэгээд яайдаа ээж нь нөгөө өвхөөсөө өмнө би тэр ногоон дээрх мөрөгчөд нүд байна гэдэг. Тэгэхээр ингээ харц жалган нэг нохон охин бодлогоо соёог нь суулж аваад хадганд боогод ээжд өгдөг. Ээж миний хүү сайхан эрдэм сураад монд ээжийнхээ бурхныг авчруу гэсэн. За танд тест үнэхээр нандин шүтээ авчирч өглөө шүү. Энэ одоо ховор нандин шүтэж ээж задалж өрөөсө болохгүй гэх. Ээж миний хүүгийн минь авчирч өгсөн шүтээ ингээд өдөр шөнөг үнэн сүчгээр залбирсан баг. Тэгээ нүд энэх болоод за одоо нэг барааг нь харъя да. Бурхнаа нэг бодтойр нь харъя да гэд. Хүн санаа зовоод одоо яадаг болоод яана нохон соёо гараад тэгээ хадгийн нээсэ чинь бодтой цагаан дээр бол хувирсан байдаг. Энэ юу гэхээр хүний итгэлийн хүч нохон соёогч шүтэн болгож чадах юм хүч байгаа байхгүй. Тэгэхээр аагаасаа биднээс бурхандаа эхлээд итгэх ёстой, сүжигэх, аврал одуулах ёстой. Их омог дээрэнгүү нэг яаж номонд оруулах гэж бодож. Одоо их дээрэнгүү хүн биш үү? Бүх юмыг үүсгдэг. Наач нь худлаа, бүгд худлаа. Би бүгдийг мэдчихэ. Миний номл үнэн. Таанус бол мухар сүсгэж гэдэг юм. Тэгийм хүмүүсийг эхлээд сайхан ингээд сунж мөргөөд, гороо хийгээд, сунж мөргөөд ахаар уурын одоо уур гэдэг зүйл. Ууртай хүн байж тийг омогтой мөргүүлээ зүгээр л мөргүүлдэг байхгүй. Одоо нэг Мелбогдын түүхтэр гардаг ном сурах гэдэг хэрэгтэн зүгээр шал угаалгаад байдаг байхгүй. Ингээл хог шороо цэвэрлүүл уга багшаа би ном сурмаар байна гэдэг. Өөрөө их омог маш омог бардам сэтгэлтэй. Би одоо бужигнуулаад өгнө. Би ном үзээд далаад гэдэг аюу мундаг том мундаг эрдэмтэй лам болоод олон хүн номлоо гэдэг. Тэр сэтгэлийн хөөрлийн дарахын тулд ингээ гэр орны ажил хийлгээ. Одоо манай хуучны сургуульд тийм байсан шүү дээ. Нэг л ном сурах гэсэн омогтой сэтгэлтэй хүн ном сурдаг байхгүй. Тэр чинь өнгөрөөд шүү дээ. Тэнгүүт нь гэр орны мод түлээ хагалуулад би ч гэсэн багштай бол гэр орны ажлыг нэгээд тэр бэлэн болгож байна. Тэгээс сэтгэлийн нэг элдвэрийг хангаад тэр хөөрсөн, өнгөрсөн, омогсон сэтгэлийн дарж өгж байгаа сургалтын хэлбэр байхгүй. Тэгжээж дараа нь омгон дарагдаад ирэнгүүт энэ ном чинь ийм гагуу юм байна гэдэг бүр ингээд сэтгэл нь зөөлрөөд бүр доод чигээсээ дээшээ гой зөөлхөн явна. Ийм сургалтын аргуудтай би саяны ярьсантай холбоо ярихад бурханд мөрөхгүй энэ бол зүгээр ингэж мөргөж болохгүй гэж бурхан бол айлтаагүй. Бурхан богж айлтсан байдаг. Жоо богд зовж айлцсан байдаг. Одоо би ингээд одоо жан чалаад мөнгө хүсэг үзүүлчихнэ. Бурхан багш нас орж байгаа хүмүүс сони ярьд юм л да. Энд чинь бурхан байж яагаад өгчөж байгаа юм те. Өгөж болохгүй. Бурхан чинь одоо бурхан багшийг хитрхи нэг мухар сүсгээр ойлгоод ид чид юм шиг ойлгоцсон байхгүй. Бүр ингээд хүнийг амьлуулдаг ч юм уу тийм байхгүй шүү дээ. Ба энгийн хүн одоо сая нэг бурхан багшийн тухай кино гарлаа шүү дээ. Цуврал энтхийг. Тэр их гоё ухааруулсан энгийн хүн байсан талаас нь гоё гаргалаа шүү дээ. Тэгэхээр бурхан багш өөрөө би одоо ингээд мөнх бус юм аа. Бүх юм ертөнц хорвоон бүх юм мөнх бус гэдгийг би өөрөө битээр нотлож харуулахын тулд би мөнх бусыг үзүүлж байна. Би өхөж алга болж байгаа юм биш. Төрөл нь буцаад дээд төрлөөр явчих. Тэгэхээр миний дараа төрлүүд миний дүрийг шүтгэхэд болно. Миний дүрийг шүтгэхэд хангалттай тэр миний дүр сургаал номыг л үзээрэй. Миний сургаалыг үзэх юм бол надтай учирсантай адилхан. Тэгээ би танаас лавлаа асуух байхгүй. Дүр үлдээж штэ. Өөрөөр хэлбэл өөрийнхөө ухааныг үлдээхийн тулд сүсгийг үлдээж. Сүжгийг үлдээж. Сүжгийг үлдээж. Одоо сүжиг байныг үл бай. Монгол байлгүй яг мундаг сүжигтэй ард. Мундаг сүжигтэй ард. Одоо статистикаар бол гэхдээ 50% нэгж байгаа. А? Буддийн сүжигтэй өнөж үү? Буддийн шашинтай.
Бурхны шашин. Монголчуудын 50%. Хэдэн үеийн одоо үзүүлэлтэр вэ? Юу одоо энэ цаг Яг юу? одоогийн Энэ цаг үе. За. Одоо энэ цаг үе чи янз янзын сүм хийдэд байгаа байна тийм. тийм. Тэгээ 50% нь Бурхны шашин. За. Энэ бол хангалттай тий. Хангалттай том тоо. Хангалтгүй маш муу гэж хэлэх боломжгүй байх гэж бодож байна. Сүсгтэн бол байна. Сүсгтнүүд олон байна. Одоо бид нэг сүсгтнүүд түрүүн номоо хүргэхийн тулд эхлээд сүсгэлэх хэрэгтэй гэсэн шүү дээ. Сүсгтнүүд одоо байна. Тэгээ таны лекцэнд очиж байна. Бөөнөрөө цуглаж байна. Такс нийт байдаг лээ. 20,000. 20,000 төгрөг төлөөд очиж байна. Тийм. UB Palace-д очиж байна, Бүргэнд очиж байна. Тийм. Тэгээд тэнд очиод Бурхны ном сонсдоггүй. Ааха. Миний ээжэд очиж байсан. Миний их жах нар гээд манай одоо энэ ах トゥ төрлөөс ер нь очдог хүмүүс би. За. Тэнд очиод бомбны тахилга. За. Лусын тухай. Хүүхдийн тухай, үр хүүхдийн тухай. Хэмрийн тухай. Үйл өөрийн тухай. Нөгөө Бурхны номоо байдгүй тэнд ингээд нөгөө нэг сөслүүлчихэд Бурхан багшийн хэлж үлдээснээс өөр юм яриад байгаа. За. Тэгэхээр таны ажил яг энэ Бурхны номыг дамжуулах гэдэг энэ бизнес хийхэд байна. За. Тэгээ энэ хорвоод бизнес хийдэг хүн байдгүй. Нэг ч хүн бизнес хийдэг хүн байдгүй байхгүй юу? Бүгд бизнес амьдралаа залгуулахад зорддог. Чи одоо үнгүй ажилддаг уу? Нүггүй шүү дээ. Цалин авдаг үстэй. Заавал. Үнгүй ажиллаж болох уу? Болохгүй. Яагаад? Чадахгүй. Яагаад? Яагаад амьдрах хэрэгтэй шүү дээ. Яагаад амьдрах хэрэгтэй? Зүгээр буян бодоод нэг үнгүй хийчихэл. Амьд байхгүй шүү дээ. Тийм би тэгтлээ. Би бас адилхан хүн шүү дээ. Амьд байх хэрэгтэй. Амьд амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бизнес гэж одоо за ингэж хүмүүс надад зөндөө асууж байсан л да. Тэгэл баг. Тийм асууж байсан. Тэгэхээр ийм л да. За би одоо яг өөртөө бол хувьдаа дэлгүүр юм уу ямар нэг бизнес надад байдаггүй. Ямар нэгэн лангуу ч юм уу те ажилуулдаг надад нэг ширхэж юм байдаггүй. За одоо мэдгүй намайг одоо ямар нэгэн бизнестэй хүн байхгүй бол би л байгаа бах. Адаглал нэг хүн лангуу ажилуулад явж штэ. За тэгэхээр би нөгөө номоо орчуулах энэ дээр би зүгээр өөрөө их мундаг одоо хитиц эрдэмтэн хүн биш байхгүй. Маш олон нэгтүүд нэгдчихэж одоо энэ ном гарахын тухайтад төвд хэл монгол өвчгөөс орчуулна хэрэг гарна. Санскриттэй маш олон хуучин судруудыг орчуулна. Миний ухаан хүрэхгүй. Тийм учраас олон мундаг эрдэмтэн хүмүүс би цалинжуулна. Энэ номыг бүтээхэд бол би урайлан дуудаж нэгтгэж оролцуулдаг байхгүй. Олон хүний хамтын хүчээр босдог. Тэгээд одоо за лекц хийлээ гэхэд за лекцийн заалны төрөл сэдвэдэг юм итгүй UB Palace. Одоо нэг л үйл ажиллагаа шүү. 3 сая орчим. Үгүй шүү дээ. Нэг үйл ажиллагаа явуулаад 9 сая шүү дээ. 9 сая. Хэдэн судалтай вэ? 2500 600 3000 арай хүрдэг. 40 сая төгрөг. 20,000. За. Мөнгөний. За тэгээд энэ мэдээж би төлбөртөө уншдаг, би үнгүй уншдаг гэж хэлэхгүй. Тийм. Тэгээ энэ дээр яагаад тэгэхээр би Монголын ард түмэнд оюуны их гэрлэг номыг өргөж шүү дээ. Ном өгж би номын өргөл өргөж байгаа байхгүй юу? Өргөл юм. Өргөл чинь үнгүй байдаг шүү дээ. За би тэгвэл мэдлэгийг худалдаж байна л да. Мэдлэг худалдаж байна. За нэг хүний 20,000-аар ямар хоол авч идэх вэ? За Шангирэлад оруулж гоё хоол авч чадах уу? Нэг цөв аавна. Нэг цөвөнгөө үнтэй. Нэг цөв. Тэр хэр хугацаанд шингэж дуусах уу? Нэг 7-8 цаг л. За. Тэгээ би чи бол тэтгэн л дээ, тэтгэн. Тэгтээ маргааш нь бол тэр юуч болоогүй юм шиг байж л байна. Чам ямар ч өөрчлөлт гарахгүй байхгүй юу? За чи 20,000-аар миний лекцийн пледийг аваад лекцэнд орлоо заа юу. За жишээ нь үүлийн уур гэдэг лекцэнд орлоо. За хямар ч юм уу та. За хямар гэдэг лекцэнд орчих. Хоёулаа сүүлийн нөгөө нэг юуг яасан ч одоо би юм асуултад чи хариулж шít. Би нэг бүтэн лекцийн сонсон зүгээр. Байж асуултны хариулт авахгүй юм. Авъя. Би зүгээр чиглүүлээд одоо ийм шүү дээ. Соёлтхон бол асуулт тавиад хариулт авах хэрэгтэй шүү дээ. Харин тий эсвэл өөрөө асуулт тавиал яваад ах юм уу? Би сонсоод байгаа харин чиглүүлээд байгаа юм да. Би эхлээчгүй шүү дээ. За уучлаарай. Эсвэл та асуултаа асуувал би сонсоод суугаад ах юм. За. Тэгэхээр маш олон хүмүүс харж байгаа шүү дээ. Уурлаарай тий. Уурлаагүй. Хамаа амуулан байна. Би юусоо уурлаагүй. Энэ бол Pocket. Илүү их бас барьцаагүй. Илүү амархан тэгээд шимтгэлгүй. Илүү олон чамайг уйдахгүй. Цаашин цахим хитэрч. Би нөө чиний одоо нэг та намаа ингээд бизнес хийдэг гэдэг их шударгаар нам шүүмжилж штэ. Би нэг хариулах гэдэг юм л да. Тэнгүүт за лусын тухай лекцч байж болно л да. Энэ дээр та ор сууснараа лусад ийм зүйлүүл хорлолд нь өртөөд ийм аюулд учирнаа гэд хэлээд өгчнө. Огт мэдлэггүй юм байж. Тэгээд
та энд суугаад маш нарийн мэдээд авчлаа. Би гол руу ингээд лусаа суугааг бол та гол ус бузартаагаад маш том аюулд ороод имжлэгдэхгүйгээр та 20 биш 200 мянгаар эмнэлэгт имжлүүлнэ. Энэ тоглоом биш шүү. Яг үнэ. Тэгэхээр миний энэ мэдлэгээ би ингэж хүмүүстэй түгэж худалдаж байгаа нь бол асар хямдхан үн байхгүй юу? Энэ 20 мянга бол юу ч биш байхгүй. Энээс илүү зүйлийг миний сонсогч нар олж авдаг байхгүй. Одоо тийм байж одоо би хэлье. За би 20 мянга үнэлээ. 200 мянгач байж 200 гэсэн суухан байгаа байхгүй юу? Зарим нэг хүмүүс намайг одоо ухаан зэ дандаа төлбөртэй лекц уншдаг. Үнэгүй лекц уншаад тэнд хүн очихгүй шүү дээ. Тэгээ миний төлбөртэй лекц рүү шуугаад байгаа байхгүй юу? Монгол хүн чинь тэнэг биш байхгүй юу? Хэрэггүй байсан бол хин ч ирэхгүй шүү дээ энд. Яагаад заавал хошин шогоо үзээд явж явахгүй миний лекцэнд 20 мянгаыг төл суугаад нэг өрийн буян ханийн тэнгэр лекцийн миний шагийн үнэнд ороод 70 мянга болж байсан тохиолдол бий. харин тий. Та юунд багтахгүй юуныхын тухай ярьж байгаагаас болоод үнэлгээ эрэлт нь өсөд байгаа юм шүү. Үгүй би хэрэггүй юм ярьсан бол хинч тоохгүй шүү дээ. Юу Би эрэлт хэрэгцээ гэж бодоагүй Бурхны ном хэрэггүй шүү. Үгүй Бурхны ном би яриаггүй. Энд чинь миний зүгээр зан үлийн Монгол зан заншлын лекц зан үйл байхгүй. яриад шүү тий. Зан заншил. Зан заншил. Бурхны тухай лекц би огт яриаг байгаа байхгүй. Энэ дээр би хүмүүсийг бэлтгэх ёстой. Уучлаарай би одоо хангалттай бэлтгэгдээд ингэ чи одоо 500 жил болцсон байна шүү дээ. Бид нэр ингээд үгүй би ард иргэдээ бэлтгэх гэдэг шүү. ард иргэд чинь бэлэг болсон шүү дээ. Одоо сүжигтэй болцсон. Бүгдээрээ Бурхны шашингууд одоо ингээд Үгүй болоогүй. тоон дээр л 50% Болоогүй. Бидний сүжигтэй юм шиг харагдаж байгаа юм шиг би одоо бодмөрийн зэрэг ярих юм бол ойлгохгүй. Нэг ч хүн ойлгохгүй. Сонирхгүй. Гэхдээ би тхийн тухайд хөрш сүрээ бэлдэж шээ. Сөөр нь байх юм шүү дээ. Таны сонсох байхгүй. итгэл бишрэлтэй л байна шүү дээ. Энийг би өшөө баттгаад дараа нь би ламрим ярьж болж шээ. Бодмөрийн зэрэг гэж болно шээ. Би нууц тарины ном ярьж болох байхгүй юу? За хоёлаа нэг бичлэг үзээд. За ямар бичлэг тавих гэж би анзаарч байна л да. Эмийн ажлыг хийх үедээ зэрэг найдах юм бол 5 сарын дотор үхлийн яар чимдэг 5 хоноод үхнэ. Царайгаа толинд харахад зүүн нүд харагдахгүй бол 7 хоногийн дотор үхнэ. Зүрхнээс багавзуур луга хатгавал 1 сарын дотор үхнэ. Гар хөлийн төлөө ба төлөön зулаараа нэгэн зэрэг хатгуул 3 хоноод үхлийн яар ирнэ. Өтгөн шингэнээр бие засах найтайх, өтгөнөөр бие засах шийх найтайх нь 3 давхцах юм бол 1 жилийн дотор үхнэ. Хий гаргах найтай 2 давхцуул бас мөн адил үхлийн яар ордог. Тэр хүн дээр янз бүрийн шин тэмдэг гарч л байдаг. Эрийн дусал цагаан байхаа болж хар улаан гарвал 6 сарын дотор үхнэ. Хамар гинт хавчигаад нармигаад үзүүр нь хөдөлж одоо хамраа хавчигаа явчих юм бас үхлийн яраа. Хумсны үгүй бол 6 сарын дотор үхнэ. Гэх мэт. Уснасаа нэг хайрлаач. Бас их их ам сангад юм байна. Аква кристал. За бойлож яж өгд юм уу? Гү. Монгол хүн чинь нэг айлд орж ирэхээр сайхан дайлж сайлдаг да тий. Тий, хоёлоо түрүүнөө нэг тамхилж мэдлээд би бас ясаалтлаа уучлаарай. Цагаан сар маань болох ч байна. Тий. За асуултаа тавь. Энэ бол би маш олоодаа хариулсан. За ахил хариулъя. Үгүй би асуухгүй та хариул. Шууд уу? Тий, тодорхой шүү дээ. Юу асуух юм. За. Энэ лекц маань 10 жилийн өмнө явагдсан лекц л дээ. Үлийн өрөв ба мөнх бус гэдэг лекц байхгүй юу? Би өөрөө мөнх бусын тухай их ярих дуртай байхгүй юу? Үхлийн тухай. Үхлийн тухай ярихаар хүмүүс гайхдаг байхгүй юу? Ямар муу ёртой юм ярьд юм бэ энэ одоо? Энэ ямар муу ёртой юм ярьдаг хүн бэ те? Үхэл хагцал ярьсан. Тэгэл ярьдаг юм. Тэгж ярьдیں۔ Зарим хүмүүс нь. Тэгэхээр би хэлдэг байхгүй юу? Одоо би энэ лекцэн дээр үхлийн тухай ярихад та мөнх амьдрах бол миний лекц танд хэрэггүй. Та мөнх амьдрах уу? Үгүй. Үхлээс хамгийн хайж байгаа хүн болгон. Хизээ үхэх магадaltaй та. Мэдхгүй байгаа. Тааж мэдхгүй те. Би ч мэдхгүй байхгүй. Та бид хоёр маргааш амьд байх магадлал байхгүй байхгүй. Тэгсэн мөртлөө биднээс ингээд яг Монгол хүн бэлэгдэн бэлээрээ ингээд сайхан уртуудаа наслан гэж гоо өрөөгөл явна л та. Гэхдээ эцтүүлийн үнэн гэдэг бол үхэл дээр бүх юм нотлогддог байхгүй. Үхэл гэдэг бол эцсийн үнэн байхгүй. Тэн дээр үхлийг зөөлөх арга байдаг байхгүй. Үхлийг хуурах арга байхгүй. Үхлээс авилгалдаад явах арга байхгүй. Таны муу үйл өөр боловсрсон үхлийн ёр ирсэн бол та заавал өхнө. Ноён утгтын нэг гоё үг байдаг шүү дээ. Нэг гэрт ингээ баахан найр болж байсан чинь хүмүүс бороо ороод ингээ гэрхийн цог тусаж бүгд хойморлогоо зүтгэдэг байхгүй. Тэгвэл ноён утгт хэлдэг. Үүл нэрэд бороо орхон цагт үүдний хоймрын ялгаа байхгүй. Үүл нь боловсроод үхэхийн цагт хөгшин залуугийн ялгаа байхгүй гэж. Тэгэхээр хизээ өх магадaltaй байгааз. Тэгэхээр миний нэг ухаант хүн болгоны бодож явах ёстой зүйл бол үхлийг байн мөн хүсийг бяцлагж авах хэрэгтэй байхгүй. Би хизээч хүч магадгүй учраас өнөөдрийн ажлыг өнөөдөрт нь хийнэ. Хизээч хоошин тавихгүй. Хий хоосон мөрөдөлд автахгүй. Жилийн дараа би ингэн би 30 жилийн дараа та маргааш амьд байх магадлал байхгүй шүү дээ. Тэг яагаад тийм их та маргааш амьд байхаа мэдэх тийм мэрэгэн хүн биш байхгүй.
Тийм учраас ухаант хүн болгон мөнх хүсийг бясалгах ёстой. Мулгуу юм уу ухаангүй хүн болгон мөнх бясалгах мөнх хүсийн ойлголтыг огт бодохгүй явдаг байхгүй. Мөнх амьдрах юм шиг явдаг байхгүй. Тэгээд алгасарч явсаар байтал гинт үхэл ирэхэд аюул болдог. Тэгэхээр би энэ хамгийн чухал сэдвээр лекц би уншсан. Үүлийн үр ба мөнх бус гэд 10 жилийн өмнө. Тэгэд энэ дээр монголчууд маш их сонирхож суусан л да. Энэ 10 жилийн өмнө. 10 жилийн өмнө шүү дээ. Би одоо 12 дахь удаа лекц 2 жилийн өмнө гарсан бичлэг тийм чинь. Энэ яг миний зүүдний лекцний өмнө гарсан. 7 зүүдний лекц болохоос яг 7 хоногийн өмнө гарсан. Та цацсан юм уу? Би яагаад цацх вүлээ? Яг хүмүүсийн анхаарал татах гээд. Өөрийгөө муу доромжилж юу? Үгүй та дөрвөлснэ гэж бодоагүй гэж болно л да. Өөрөө ингээ хүмүүст уншаад надад одоо тийм башир ухаан даанч байхгүй юм да. Тийм үү. Тийм башир ухаан ерөөсөө байхгүй. Ер нь бол энэ үхлийн тухай бодол бол хүмүүсийн хамгийн их айдаг зүйл л дээ. Өөрөө энэ айх зүйл биш. Ухаарч ойлгох нь чухал байхгүй. Ойлгоод ирвэл айхаа болох байхгүй. гэж хэлэхээр маш их эрэлттэй сэдвүүл гэж хэлэх гээд байгаа юм л да би. Тэгээ таны нөгөө нэг лекцийн сэдвүүдийг харахаар ашигтай сэдв. Их үернэ. Их мөнгөтэй болно. Тий. Ингэж хэлэх гээд байна те. Энийг үгүйсгэж одоо ийм л болчлаа л да харин. Одоо Монгол өнөөгийн цаг үед юм хийж байгаа хүндээ халгаатай юм л да. Юу ч хийхгүй хүнд бол их сайхан байна. Гэхдээ юу ч хийхгүй юм чиг зүгээр л байна. Юунд ч өртөхгүй байхгүй юу. Тэгэхээр өртөн байж энэ номыг дэлгэрүүлж байгаа би ч ингэж ганцаараа хэлүүлээгүй. Манай лам хуугруудын дандаа л доромжлуулдаг байхгүй юу. Юу ч хийдгүү паразитууд ингээ сууж яадаг, мөнгө авдаг, татвар төлдгүү ч гэдэг юм уу. Өнөөгийн цаг цөвдсөн гэдэг чинь биднээс буйны сэтгэл жоохон алга болцсон. Тэгээд нэг юм хийж байгаа, зөв юм хийж байгаа хүндээ их халгаатай юм нийгэм байгаа байхгүй. Тэгэхээр халшраад маш олон хүмүүс болж байгаа байхгүй юу. Хил аманд орно болиё гэд. Би үхлийн тухай яриа гэхэд хүмүүс дараа нь аягүй хил ам гарна шнэ багшаа яах юм бэ гэхэд. Гэхдээ би хүргийа гэж зорьсон байхгүй юу. Мөнгө олъё гэдэг одоо ямар хэцүү юм те. Миний бүх лекцэнд л хүмүүс пиг дүүрэл ирдэг л те. Ямар ч лекцэнд би энийг сэдвийг уншчих юм бол би баяжчих юм байна. Ингүүл би мөнгө олчихно гэж боддгоо байхгүй юу. Биднээс мөнх хүсийг бодохгүй явж байгаа учраас дэндүү энэ сайхан залуунасаа одоо шүүтэж जैन. Саяхан өнөөдөр талбай дээр нөхөн өөрхөө зулын гол шатаагаад өгчлээ. Юуны төлөө өгч байгаа юм. Яах гэж би зулын гол болж байгааг хэлсэнгүй л дээ. Эрдэнэ түүний төрөл ийм хямдхан болчлоо. Энэ бурхан болдог төрөл дахиад энэ төрлийг авахд ямар ч боломжгүй байхгүй юу. Тэгэхээр биднээс үхлийн тухай би яагаад энэ мундаг хүнд сэдвийг ярьсан гэхээр монголчуудыг урт удаан наслаасаа эрүү сарвал байгаасаа бити гинт зурдаар өгчээсэ ээж аавтайгаа элэг бүтэн байгаасаа ээж аав ч гэсэн элэг бүтэн байгаасаа гэсэн үднээс маш нууц номыг би дэлгэж гаргасан байна. Ямар ном юм? Үхлийн муу ёр одоо үхлийн ёр орох шинж гэдэг тусдаа судар байдаг байна. Хиний гаргасан судар? Энэ Монгол ламын гаргасан нууц судар байдаг. Монгол ламын гаргасан. Тий. Би өөрөлдөө дараа нь үзүүлж болно. Үзүүлж болно. Монгол ламын зохиосон судрыг та уншиж өгч байсан юм шүү дээ. Тэгээ би тэндээс нь ишлэл энийг надаас өмнө одоо манай багш олон найзууд ярьсан л та. Тэгээ би эн чинь бол лам нарын дунд үлэг болсон сэдв шүү дээ. Бүгд мэднэ. Тэгээд би зүгээр нийтэд гаргаж дэлгэрүүлэхгүй. Тэгвэл энгийн хүмүүс сонсонгууд шоконд орохгүй. Гэхдээ яг үхлийн ёр ирнэ гэдгийг бол үхнэ гэж жоохон хүч оруулсан байхгүй. Тэр нь жоохон хүмүүст айгүй одоо хүмүүс ингээд юм ярихаар реакцлахаа болчих. Ингээд намуухан юм чи буян бити нүгэл бити хийгээр ихээр тоохгүй. Энэ нүгэл бити хийхээр тоохгүй. Тэгсэн мөртлөө энэ нүглийг хийвэл танд эргээд өвлийн үрдэн та удмаараа үхэн шүү. Одоо байгаль уусын алтаа ухаж аваад байна болоо. Байгаль дэлхийг хамгаалъя гэхэд бол тоохгүй. Алтыг ухаж авснараа та байгалыг сүйтгэснээр үр удмаараа үхэл дууны шүү. Үхлийн ёр ирнэх юм бол хөө юу илээ? За болиё гэд сэрт хийж байгаа байхгүй. Одооны хүмүүс зурт мэдээлэлээр алаан хидаантай юм их гарчиж үгийнч замбаруугийн болсон хэр баргийн юм тоохоо болчих. Би жоохон цочирдуулъя гэж бодсон байхгүй. Монгол төмнийг жоохон цочрооё. Ямар ч юм уншаад биднээс ингээд зүгээр суужаад уцаараа ордож байгаа гар авчдаг байхгүй. Цочрохын шалтгаан нь юу? Цочроож биднээс үхэл гэдэг зүйл ирэх юм байна. Биднээс мөнх бус юм байна. Тэхийн тулд энэ байгаа насан дээр хайртай үнэгээ хайрлаж хий гэсэн үйлээндээ шамдаж гинт үхэж болохгүй байхгүй хүн. Одоо гинт үхчих юм бол аюу харамсалтай үстэй. Одоо эдэр залуугаараа хийж бүтээх сургууль соёлоо төгсчөөл яг эд ажлыг хийх гэжээд л үхчихлээ шүү дээ. Хүн заавал хөгшрөөд үхдэх байхгүй юу? Мэдчихэж шүү дээ. Аваар осол. Тэгэхээр энэ бол үхэхээс өмнө өөрийгөө мэдэж авах аргуудыг зааж байна. Тийм. Одоо ийм ёр шинж тэмдэг илэрх юм бол танд үхлийн ёр ирээд үхэх магадaltaй шүү гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр шууд үхчихнэ гэсэн үг биш л дээ. Би хүч оруул цочроохын тулд албаар үхлийн ёр ирнэ гэдгийг үхнэ гэж би хэлсэн байхгүй албаар. Тэнгүүд ингээ хүмүүс цочирдоод юу илээ. Тэгэхээр бид нүч мөнх бус юм биш дээ. Хизээч үхэж магадгүй. Надад ёр ирэх юм байна. Ёр ирэх юм байна. Одоо Аадрын бороо орохын өмнө Аадар бороо орохын өмнө тэнгэр зүү гарч ирдэг. Өмнө нь үл. Аадрын үл. Бороо огт ороог байхад Аадар үл гарвал одоо юу гэж ойлгох вэ? Удахгүй. Бороо орох нэ. Чи ханаад туснаа яаж мэддэг вэ?
Шинж тэмдэглэл. Ямар шинж тэмдэглэл ирдэг вэ? Хооллоос иргэнэл гэх. За шүү. Хи Хи ханаас ханаас бааж хэлсэн. Ингүүл чи яа би ханаа төрчих. Ханаа төрчээ гэж. Энэ нэг ёр тэмдэг гарч ийн үү? Тэгэхээр биднээс үхэх юм яадаг байх нь вэ? Мэдрэгддэг байх нь. Мэдрэгдэг байх нь шүү дээ. Ийм ёр тэмдэг гардаг байхгүй юу? Одоо манай монголчууд энийг анзаардгүй гэж хэлэх гэж байна тийм. Хинч анзаардгүй байхгүй нэг. Гэхдээ манай ламнарууд бүгд мэднэ. Хуучны настай өвөндөр хүүхдүүдэд хэлээд өгсөн байдаг. Бүгд мэднэ. Одоо нэг 90-ад оныхон шин залуучууд нэг сайхан номгүй нэг үе гарч ирж штэ. Одоо юу ч хэлж өгөөгүй. Тэгээ шууд барууных Солонгос кино ингээд үзээ гараад ирсэн. Тэгэхээр ус Монгол гэх юм бол монголоор яах юм? Солонгост гарч амьдрээ. Найтахта хийгээ гаргаж ирсэн тохиолдол мөн ч олон байдаг та. Найтыг хий гарах энэ үхлийн ёр ирнэ. Гэхдээ энэ дэр үхгүй гэсэн баталгаа хаана байгаа юм? Энд чинь 5 жилийн дараа 10 жилийн дараа гэж байгаа шүү дээ. За яг найтыг чад 10 жилийн дараа үхээгүй юм чи надад олоод ирч чадах уу? Би одоо багтаа их бүдүү хөвтөөсөн. Найтагаал унгаал энэ бол ер нь байнга л тохиолдож байсан шихгүй юм шүү дээ. Үхлийн ёр ирж үхлэх махсаа гэтэл чи яг бурхны авралаар те тэр үлийн барцад амьдсан байж болох шүү дээ те. Тэгээд энийг хэлсэн чинь хүмүүс танаас юу асууж байна? Аль яг саний лекцийг ингээд хүмүүст ингээд хэлж өгсөн чинь хүмүүс танаас юу асууж байна эргүүлээд. Тухайн үедээ энэ бол ийм байхгүй юу? Тэнд цугларсан бүх хүмүүс таалагдсан байхгүй юу? Тэгдүүд мэдлэг авсан байхгүй юу? За одоо нэг юм лог энэ дээр чи их юмны учир шалтгааныг ухдаг хүн шүү дээ. 10 жилийн өмнө тавьсан лекц шүү дээ. Тийм байна. Тэгэхэд энд спорт цогцлбор хэдэн хүний судалтай байлаа? 7000 байхгүй юу? 70 өгшиг ирэхэд л дүүрдэг байхгүй юу? Уучлаарай мөхс намайг ингээд нэг юм ярихад ягаад тэр дүүрвтэй? Энэ чухал сэдв. Тэгээд би буруу ярьсан бол ягаад маргааш ч юм уу нөгөөдөр зурагтаар намайг бөмбөгдөхгүй байгаа юм. Яг тэр үед намайг дайрахгүй байсан. Энэ үхэн найтай үл үхэн гэж байна. Тэр үед хин ч юу ч яриаг байхгүй. Тэнд ирсэн хүмүүст таалагдсан байхгүй. Бүгд ойлгосон. 10 жилийн дараа миний зүүдний лекс болох юм 7 хоногийн өмнө инкент гарч ирж байгаа байхгүй. Энэ нэг зорилттой байна уу? Би бол тэгж хардаж байгаа. Зорилттой. Ухаан сууж байхгүй. Энэ бол баярлалаа. 10 жил бодсны дараа юу? 10 жил бодсны дараа. Энд чинь ингээд цаг хугацаа явсны дараа хүмүүс хэрсүүлж байхгүй. Буруу юм ярьсан бол тэр дор тийм үлгэр байдгүй. Манай монголчууд тухайд буруу юм одоо бүр сошиал их болцсон заа юу. Сошиал медиагаар нэг л буруу үг ярил сошиалаар шууд бөмбөгдүүлж байгаа. Чи мэдчихэж байгаа шүү. Мэднэ. Нэг л буруу үг ярил энэ засгийн газрын дарга ингэж ярьлаа гэж шууд бөмбөгддөг байхгүй. Тэгэхэд намайг 10 жилийн өмнө сошиал байгаагүй юм. Байсан гэж эхэлж ирсэн. Тийм дөнгөж эхэлж ирсэн. Тэгэхээр энэ зорилттой гэж би бодож байгаа юм. Би олон хүн таалагдахгүй байгаа байхгүй бас. Хартай юу. Үгүй локкор нь бодно шүү дээ. Юм гэдэг энгийн байхгүй юу. Тэгээд 10 жилийн дараа яагаад миний зүүн та нарын дууч өрсөлдөө яваад байдаг юм уу те энэ зах зээл дээр байгаа байх гэж би бодож байна. Зах зээл гэж ярихгүй л дээ. Одоо миний үйлс дэлгэрээд байна шүү дээ. Миний юмыг хүмүүс ирэх сонсоод байна. Би ингээд юм ярингууд маш олон хүн цуглараад байна. Зарим хүмүүс юм хийхэд хинч ирэхгүй шүү дээ. Одоо би хүмүүс таалагдах гадны шашных нь би таалагдахгүй гэж болно шүү дээ. Яг тэр би бурхны шашны юм уу ёс уламжил за чи намайг шашин ярьдгүй гэдэг. Би Монгол ёс уламжлаа ярьж штт. Тэгэхээр Монголыг монголоор нь байлгахгүй хүмүүс таалагдахгүй штт. Ямар хүн таалагдахгүй байх вэ? За хариул та. Ямар хүн таалагдахгүй байх? Монгол хүн монголоор байх нь хэн таалагдахгүй? Тэгэл гадныхын л таалагдахгүй штт. Ямар гадны соёлынхын л таалагдахгүй штт. Ямар гадныхаа? Зөндөл байна л да. Нэрлэх юм уу? Одоо ингэ шашны урсгалуудыг хэлэх юм. Нэрлэл дээ. Шашны төрлүүдийг. Нэрлэл дээ. Христ. За. Тэлтэнүүд байж болно. Мусульманчууд байж болно. Тэ? Хинди янз янз. Монголыг хагаран бутлахыг хинт хамаа хэрэгтэй. Хинт ашигтай. Одоо энэ нэг баялагтны сонсон янз янзын хүмүүс хэрэгтэй л баг. Чи ойлгож байна шүү дээ. Би юу ярьж байна те? Би нам ярьдгүй. Би монголоороо байх. Монгол энэ уламжлал ухааныг ярьдаг байхгүй юу? Хэмэрлундаа. Биднээс маш олон жил хэмэр гэж ярьсан боловч хэмэр гэж юу юм л одоо? Хэмэр гэж юу гэдэг юм? Цог хэмэрл юм да. Цог хэмэр гэж дүрс байна уу? Хэлбэр байна уу? Ямар юм бэ? Мэдгүй би хараагүй. За тэр. Хараагүй те. Уучлаарай. Чи ганцаараа хараагүй. Энийг маш олон хүн хараагүй. Гэхдээ биднээс хэдэн жил хэмэр гэж ярьж ирсэн бilé. Удаж байгаа. Маш эр хүний босоо цагаан хэмэр гэж ярьдээ шүү. Нэг цагаан өнгөтэй байх надаа. Да босоо байх надаа. Юу тийм цагаан юм байхгүй. Босоо юм байхгүй. Энэ ном дээр бүгдийг би Монгол эрчүүд хэмэр гэж биднээс ингэ мухар сүсэг байхгүй юм чинь. Чэжэ дэлдээл уулан дээр уухай хашгираал арх уугаал биднээс ингэ цээжэ дэлдээл ингэ огшихомн дадвартай хэмэр гэдэг юм одоо ч ойлгоо. Миний лекцэн дээрээс хэмэр гэдэг анх удаа биднээс ойлгож авсан. Хэмэр ойлгоод яг одоо энэ Монгол ингмэр байна. Ухаан заяа. За. Багшаа. За. Одоо ингмэр. Сүсгтэй олнууд нь бэлэн байна. Бурхны номоо одоо яг жинхнээс нь дамжуулдаг баймаар байна. Хүнд яг маргаашийн зовлонгийн шалтгааныг арилгахдаа зөв алхам хийдэг хүмүүс рүү хэрсүү ойлгоход илүү их анхаарах нь бурхны хүслийг одоо биелүүлдэг болмоор байна. Бурхны шашны нэр барьж байгаа бүх хүн. Энэ зүг рүү яваач гэж. Одоо хэмрийг мэдэж авлаа. Энийг мэдэж авлаа.
эднэр эргээд өөрөө хүний зовлонгийн шалтгааныг үгүй бол одоо юм байхгүй. За би нэг удаа яриа гэж тасалч чи минийх айгүй олоо таталсан учраас. За. Би яриад байсан 35 өсгөө холбоогүйд би яагаад ном уншуулах юм? Яаж ном уншуулах юм? Тийм учраас би эхлээд суурэ бэлдээд сүжгийн суулгах сурж байна. Юм сонсож сургаж байна. Уучлаар анх лекц болж байгаа хүмүүс шуугаад уцаараа яриад ингээ сууц сураагүй юм сонс сураагүй байна. 70 баг шиг ирэхэд намайг жоохон байсан 90 онд. Студион дээр хүмүүс 4 цаг сууж чадсан шүү. Сүсгэн байна. Би 70 баг шиг арай мэрэгэн болоог байна. Та өөрийгөө бурхан гэж ерөөсөө бодож болохгүй. Сүсгэн байна. Хизээч ухаан заяа гэдэг хүнийг сүсэлдэг хүмүүс байдаг баг. Гэхдээ тэр олон хүмүүс нийтээрээ сүсэлгүй баг. Хэнийг сүсэлж байгаа? Бурханыг сүсгэлж байна. Тийм. Бурханыг сүсгэлж байна. Тэгэхээр та өөрийгөө авч бодож байгаад бурханыг сүсгэлж байгаа хүмүүс бурханы номыг сонсоод илэн байна. Тийм. Одоо тэрийг нь дамжуулдаг болцгоё гэж уриалж байгаа. Одоо ингэж байгаа. Миний зорилго байна л да. Лекцийг хүрэж байгаа зорилго боллоо гэдэг баг багаар нь би явж байгаа байхгүй. Алгуурхан дээшлүүлээд явж байгаа. Эхлээд би ингээ баг багаас нь эхлүүлээд амтлуулаад маш энгийнээр одоо жоохон одоо хүүхдэд ингээ мэдхгүй минь яриад хүчээр ингээ шахаад байвал дургуутсаад уурлаад бүх юмдаад ингээ гаравчдаг байхгүй. Тэгэхээр ингээд хүний дур сонирхлын төрүүлээд маш хөнгөнөөс аагаас нь эхлээд явъя. Би телевизээр 108 цуврал лекц хийж анх хүргэсэн юм шүү дээ. Тэгжил одоо ирэх гэж юу юм? Майн гэж юу юм? Буян гэж юу юм? Нүгэл тэгээ манай одоо би багшдээчүүдээ хязгаарч буруутгахгүй. Манай багшдээчүүд маань ингээд ламнар маань шууд ингээд ламирм ярьдаг байхгүй. Бодмөрийн зэрэгээрэл ингээд том зааланд хүмүүс суудсан. Үнэхээр чухал юм яриад байгаа. Би суусан л да. Миний ба шүтдэг том лам юм ярьсан. Монгол лам л да. Үнэхээр чухал юм яриад байгаа юм. Би бол сүжиглээ сонсоход нөгөө байгаа хүмүүс уцаараа яриа, шуугалдаад ихэнх нь гаравчих. Энд юу болов те? Нэгдүгээрт ямар алдаа нэхэр бурхны номыг үнгүүдүүлж байгаа. Бурхны сургаалыг үн цэнэгүй болгож байгаа. Үнгийг унгаж байгаа. Хүмүүсийн сүжгийг унгаж байгаа. Гэтэл тэр хүн маш чухал ном ярьсан байхгүй юу? Би бол итгэж байгаа байхгүй. Би бол бишрээд байгаа юм. Яагаад бишрээд байсан гэхээр л одоо ойлгож байна. Би надад суурь нь байгаа байхгүй. Суурь байгаа учраас би ойлгоод байна. Тэр ихэнх хүмүүс ламирмыг ойлгох суурьгүй байхгүй юу? Тэгэхээр биднээс бурхны номыг хүргэе гэхээр шууд нууц тарин яриад шууд хүнд юм ярих юм бол хүмүүсийг залхаана бүр дургууг нь хүргэх. Номноос ингээ хөндөрүүлэх аюултай байхгүй. Миний нэг ухаан биш үү? Миний өөрийнхөө би энэ бяцхан тарихтай бодоод за эхлээд ингээ майн мэгзэм гэж юу юм, нүгэл гэж юу юм, буян гэж юу юм. Аагаас нь эхлээд ингээ 108 цуврал лекц байгаа. Тэрийг би ном болгож одоо DVD болгож гаргах гэж. Та нарыг хөндрүүлж яриад байгаа. Нөгөө талдаа тэр жавзан дан бутгт түгээд манай нямсан бог авч үн төлбөргүйгээр яг энэ бурхны номыг яаж одоо ингэж бурхан гэж хийм юу юм тий? Би одоо бурхны ном яриаг байгаа шүү дээ. Би дандаа ёс уламжил ярьж байгаа. Ярьж байгаа гэж тий. Би таны бүднийгийн ухаан судлаач гэсэн шүү дээ та. Тий. Бүднийгийн ухаан судлаач. Гэхдээ би энэ сая хэлжсэн ингээд баг багаар нь юм хүмүүсийн оюун ухааныг бэлдээд яг энэ одоо бодмөрийн зэрэг ч юм уу. Та энэ хараа юм уу нөхдөд дархлаагаад энэ чинь. Шинжлэх ухаан. За яах вэ? Шууд амандаа хийчихнэ. Шинжлэх ухаанаас сэжиглэхгүй үстэй. Сэжиглэхгүй сэжиглэх. Тэгээ би ер нь бол Монгол уламжил юмдаа хийх. Уламжлалт юм хэрэгэлдэг баг тий. Нэг онцлог байгаа хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө бас энэ чиглэлийн юмдаа яг сонирхчиж ингэж яан тэгэхээр яахгүй. Pocket Zero гэж юу вэ? Урьдчилгаатыг, шимтгэлтийг хувааж төлж болдог лөө. 4% л төлсөн. 90 хоногийн дотор 3, дээрээс нь 4, бүр 6 удаа хувааж төлөх боломжтой. Ийм юм Монголд байж болд юм уу? Лизинг үйлчлэгийг бодвол шимтгэлгүй, ямар нэгэн нэмэлт төлбөргүй гэдэг нь хамгийн их таалагдсан. Гар утсаа хүртэл хувааж төлөөд авчина. Ер нь хүн болгоны утсан дээр байх хэрэгтэй аппликейшн гэж бодож байна. Цоо шинхэн төлбөрийн хэрэгсэл. Pocket Zero. За дараагийн асуулт. Одоо та удахгүй нэг үрийн тухай лекц уншиж байгаа гэсэн. Тийм. Үрийн заяа. Үрийн заяа. Үрийн заяа дуудна уу? За дуудна. Дуудна гэж ойлгож болох юм да одоо тэгээд. За би үрийн заяа дуудах гэж. Үрийн заяа дуудах төлбөр нь хэд вэ? Сүжгээрээ л өргөж юм бол. Сүжгээрээ. Минийх бол яг хуу би өөрөө нэг нууц хатуу заслын ном уншдаг юм. Яг би бол олон заслын номыг уншдаг. Нэг л ноён утгтээ нууц увдсан ном уншдаг юм. Тэр өөр асар хүчтэй ном л да. Өөр тэрнээс би илүү одоо олон заслын номыг уншдаг юм. Одоо болох ч байгаа ажлын таар ярьчих. Одоо үрийн заяа гэдээ би том лекц уншиж байгаа байхгүй. Энэ үн төлбөргүй. Үн төлбөргүй. Зурагтаар шинийн 6-нд UBS телевизээр шууд дамжигдчих. Хүрэн энэ дээр бас шашин ярихгүй. Зүгээр Монгол зан үйл. Монгол зан үйл дээр биднээс үр хүүхэд тэ байх юу анхаарах, үр хүүхэдгүй юу анхаарах юм. Яагаад үрийн заяа дээр би учир шалтгааныг ярих дуртай байхгүй. Одоо яг чиний ярьж байгаа шиг яагаад миний хүүхэд одоо ингэж өвчин ороогоод байна. Яагаад би үр хүүхэдгүй байна. Яагаад
миний хүүхэд дандаа ингэж болж бүтэхгүй юм ийгээ яваад байна. Тэ? Тэгээ би их хүн үр удам болдог энэ ажил төрлийг яаж хийх ёстой юм? Их нарийн бэрийн зурхаа дотор амьдын зурхаа, бэрийн зурхаа, үхсдийн зурхаа гэдэг 3 бүлгэлдэг байхгүй юу? Энэ дундаа хамгийн чухал нь үхсдийн зурхаа бай. Үхлийн тухай асуудал. Тэгээд дараа нь бол бэрийн зурхаа залуу 92 учрахад анхаарах одоо тэр нарийн юм зааж өгсөн байдаг байхгүй юу? Тэгээ энэ тухай лекцийг би шинийн 6-нд үн төлбөргүй зургатаар хүргээд энэ лекцнээс одоо олох одоо тэр сэтгэлийн өргөл хүмүүсийн хандвыг номон гэдэг охин байгаа 5 настай хандив охин юм тий. Тэр охинд хандив гэж би ярихгүй сэтгэлийн өргөл гэдэг байгаа хүмүүсийн. Тэгээ энэ охин төрөлхийн түнхний мултралтай. Тэгээ одоо биднүүсийн түнх одоо сүүжин дээр байх тэр арталтаа махан дээр явж байгаа төрөлхийн аюулгүй сэргэлээ охин. Тэгээ энэ охиныг би гадаадад дэмжлүүлэх шаардлагатай. Тэгээ 100% энэ охины ээжийн дансын тавиад энэ лекцийг би зохион байгуулж рок попын одуудаас хамтарч орж байгаа. Тийм буйны арга хэмжээ зохион. Эмчилгээнд нь хэдэн төгрөг хэрэгтэй? Ойролцоогоор 500 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Далаад тусал нэмчээр мэдээж хүмүүс бүгдээрээ уриалаад тэр мөнгөнд бүрдчихвэл би тэр охин хөл дээрээ бус тогтвчиг гүгээд явал би үнэн сэтгэлээсээ баярлана. Тэгээд цугларсан бүх мөнгө тэр ээжийнхэн данс руу бүгд шилэн байдлаар орно. Таны дараагийн асуулт. Таны нөгөө нэг лекцийн сэдвүүдийг би судалж үзсэн л дээ. Бомбоны дахилганы тухай. Эрхэн зөв бомбтой. За бомб гэдэг бол эд баялаг байна уу? Ер нь баялаг гэдэг чинь дотор олон янз гэдэг лекц мэднэ. Тэр олон баялагийг өөртөө тогтоох буюу хүний тэгш сайхан амьдрах хүсэл тэгж чадахгүй зовлон. Нэгт. Дараа нь лусын хорлол гэж. Лусын хорлол. Одоо өөрөө мэдгүйгээр тодорхойлогдохгүйгээр үүсдэг хүний зовлон. Тэрийг дийлэхгүй байхын айдас тийм. Тэрнээс айх айдас. Одоо өрийн зовлон. Зуд болоход нохоо зоолдог. Тэгээ өгдөг. Мэдхгүй байна. Энэ үгэйгөө мэдхгүй юу гэдэг. Зовлон болоход лам жаргадаг гэлөө. Лам таргалдаг гэдэг. За. Энийг та юу гэж боддог? За. Энэ яг хэвдээ бас одоо ашиг хонжоо хайж явж байгаа бас сайнтай муутаас авд үрэн штэ. Бас ашиг хонжоо хайгаа явж байгаа хүн байхч байх. Гэхдээ миний өргөн тойрон байгаа лам хуургууд бол дандаа буйныг зорьсон ламнар байдаг. Буйныг зорж байгаа лам байдаг. Тэгэхээр хүн шалтгаантай зовлонтой болоод зорж ирж байгаа юм шүү дээ намайг. Зорж ирж байна да. Тэгэхээр би энэ хүмүүс төр зовлонгоос салгах ёстой. Энэ миний ажил байна да. Ажил хийж байна. Тэгэхээр зовсон хүнийг зовсон гэд хайж болохгүй байхгүй юу? Үр хөвгтгүүнд би зөндөө тусалж ил байсан. Би тэр нууц өвдөс ном аргын зааж өгөөд буруу зүгтээ яваад бүх болохдлоос нь заагаад яг миний одоо ном болоод миний надад ирснээс бол ихэнх нь үр хөвгт юм үрийн заяа үнэрлсэн шүү. Маш олон баярлалаа гэж надад эргэж хэлсэн. Маш олон салах гэжсэн гэрүүлүүдийг би салгаагүй. Над дээр хэрэлдэд ороод ирсэн 92 байдаг байхгүй. Чи би дээрээ тулаад миний өрөөнд зодтолтоод тэм би тайвшруулад яриулаад тоор залуу байна. Ийм байна. Бүгдийг нь ухааруулаад салгаагүй. Тэгээ ийм олон зөндөө жишээ. Дараа нэг өнөөдөр би ганцаараа биш. Дараа нь яахыг таашгүй штэ. Одоо эндээс гараад авах чамайг хийж яачих юм бэлээ. Намайг ч яачих юм бэлээ. Таашгүй. Дараа яахыг таашгүй. Яг өнөөдрийг яри. Одоо өөрөө ингэж хэлж штэ. Одоо зовлонтой хүмүүс зориод ирдэг. Тэгэхээр би бомны тахилга хийдэг. Жил болгон ингээ бомны тахилга хийдэг. Гэхдээ би юу гэж сургадаг вэ гэхээр над дээр зорж ирж байгаа хүмүүс бол ингэж ирж байгаа. Ухаанзай өгшөөс бомб аваад баяжна гэж бодож ирж байгаа байхгүй. Баяжна. За тэгээд ирэх хамаагүй. Тэгээд хүрээд ирэх. Ирэх нь чухал байхгүй юу? Ирээд сууг. Миний бомбыг аваг. Гэхдээ би ингэж ярьдаг байхгүй. Миний бомбыг аваад чи баяжчихгүй шүү гэж би хэлдэг байхгүй. Миний бомбыг аваад чи баяжчихгүй шүү. Эхлээд мөнгөний авч ирүүлэнгүүтээ чи бол баяжчихгүй шүү гэж. За байж л та бол одоо. Тэгэхгүй хэлж ирэхгүй шүү дээ тэр юм чинь. Тэр хүн нөгөө хаарлын зааж өгөх гээд шүү дээ. Тэр залсан хийгээд байгаа биш. Бодоо ийм байна л одоо. За тайлбарлаад. Авснараа буян шиг ирнэ. Мүдээж ирнэ. Тэгвэл би нөгөө мөн чанарын зааж өгөх гээд байгаа байхгүй. Тэр мэдээж лусын бомб, миний гонгорын замблын бомбыг авснараа буян шиг ирнэ. Энэ том зан үйл байхгүй юу? Бүгд эртнээс хийж ирсэн зан үйл. Тэр бомбыг авснараа сөрөг муу энерги барцууд арилгах тэр олон янз бүрийн зайны хүчин тулгуурсан бодис тэнд байгаа байхгүй юу? Эрдэм чадaltaй, нарийн үрэлттэй. Тэгэхээр ийм тэр мэдээж нөлөөлнө. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр материалын зүйлээс илүүтэйгээр одоо энийг л би аваа шүтчихвэл баяжна гэсэн ойлголт хүмүүс байгаа байхгүй. Мэдээж тэр зан үйл бас нөлөөлнө. Мөнхийн яг гол цаан чанарын цаад мөн чанарыг ойлгуулах би хичээдэг байхгүй юу? Шунлын сэтгэлээ бол, мунхаг сэтгэлээ бол, атаач өтөөгөө бол, сайн сайхан явж байгаа найздаа битгий атаарах. Хүнд өглөг сайн өгж вэ гэдэг. Тэр бүх юм би өөрөө хэлж өгдөг байхгүй юу? Түүнээс биш одоо энэ бомбыг авцсан за болоо чи баяжнаа одоо яв гэдэг байхгүй юу? Саний хэлсэн дотор ч ажил хийх нь багтахгүй. Хамгийн түрүүнд би энийг хэлдэг. Миний лекцийг өөрөө үзээгүй юм байна да. Үгүй сая та хэлсэнгүй. Би яг ингээд ерөнхий хэлээ явлаа да. Эхлээд би
хөлсөө урсах гэж хэлдэг. Ажил хийвэл ам тусна. Хөлсөө урсгаж эхлээд нэгдүгээр л хөдөлмөрлөн. Гэхдээ хөдөлмөрлөлд баяжчихдаг юм бас. Зүгээр л хөдөлмөрлөлд хүн баяжчихдаг байхгүй юу? Аргаа холох хэрэгтэй. Авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй. Яаж хөдөлмөрлөхийн үнэнч вэ? Үнэнч шударгаар хөдөлмөрлөл. Авьяасаа шавах, дайчил. Ингээд давагдчихгүй хүчин зүйл гэж байна штэ. Одоо би зүгээр бүх юмыг ухаанаараа шийднийг үл болохгүй штэ. Биднээсээс давагдчихгүй хүчин зүйл гинтийн саадууд их байдаг. Тэгэхээр яагаад одоо бол зах дээр лангуу ажилласан хүн баяжчихгүй юм? Яагаад өдөр болгон лангуу ажиллуулад өдөр болгон мөнгө бодож байгаа хүн баяжчихгүй юм? Яагаад баяжчихгүй юм? Өдөр болгон лангуу ажиллаж байгаа хүмүүс хангалттай мөнгөний төлөө байнга зүтгээд байна шүү дээ. Бизнес хийж байна. Бүр миний мэдхний бизнес байнга хийгээд байгаа хүн яагаад баяжчихгүй байгаа хүмүүс бол баяжчихлаа. Үгүй яагаад зарим нь баяжчихгүй шүү дээ. Зарим тэгээд тэр чинь нэг хуримтлал үүсэхгүй шүү дээ. Ямар хуримтлал? Үрээд шүү дээ. Чи хуримтлал үүсдэг үү? Үүсгдэг. Мундаг байна те. Баяжж байгаа юм уу? Тийм би бомбог үтгэдэг. Баяжж байгаа юу? Баяжж байгаа. За сайхан байна те. Тэгэхээр хүн яагаад ядуу байх хэрэгтэй гэж? Би тэгтээ бомбог шүү дээ. Энийг чи нас чинь жоох яваад тэрээр аяндаа ойлгоно. Одоохондоо чамд бомб шаардлагагүй те. Юм хүн өөр дөр зовлон ирэхээр те. Яг ухаарахаараа ойлгодог байхгүй. Юмгүй хөөж үтсэн байхгүй бид нэр. Гэхдээ бомбны араас явчихдаг юм билээ л бид нэрийг их чиг санаа. Бомбыг аваад бомб гэдэг маань өөрөө бас л бидний зан үйл байхгүй. Энийг үгүйсгэж болохгүй шул одоо. Эртнээс манай Вэс үгүйсгээгүй таныг би зөв нотлоод байгаасаа гэж асуугаад байдаг. Би нотлол байна заяа. Тэгээ энэ бомбыг авснараа үнэхээр буян шиг дэлгэрнэ. Тэр донд маш нарийн зайнууд байна. Зай ихээр одоо ойлгох уу те эми ургамал ховор өрлүүд нандин өрлүүд байгаа учраас 20 төрлийн юм байдаг лээ. 25 зүйл. Түүнээс ч ил одоо Лусын бомбон дотор 64 56 зүйлийн маш ховор ургамалууд бар. Нэг ургамал л 100 эдэн доллар үнэтэй юм байгаа. 9 эрдэнэ бодитоор байдаг. За нэг имийг бомбон дээр ярихад харин би бомбыг номоор нь хийж явж байгаа юм байхгүй юу. Би бүр одоо нэрийг хэлээд яг одоо том бурхны орнуудаас одоо нэг көмбөм те утаа мотогоос бомб авсан байхгүй. Өөрөө ч би авсан маш олон шавнартайгаа бүгдэнд нь ахуулаад авчирхад будаанаас өрөм гарч ирээгүй л байхгүй. Тэг энэ бол лөөр байхгүй. Энэ бол хуурмаа гэж үл байхгүй. Урдаас маш олон бомб ирээд худалдааны дэлгүүрээр хүмүүс 1-500 мянгаар зараад будаа аваад шүтэж байгаа тэр итгэл сэтгэлээр нь энэ бол жинхэнэ лөөр байхгүй. А би юмыг ил тод үнэн шударга хийхин тухайд замблын бомбыг би зурагтаар камер тавьж хагаад за 9 эрдэнэ жинхэнэ 9 эрдэнэ. Энэ. Тэгээд яг танаас очиж юм хийгээд шүү дээ. Бомб авсан манай нэг ихч байдаг юм л да. Наатны. Тэгээд бомбыг авснараа яаж дахин шүтгүү биднээс шүтэнтэй байх. Шүтгтээ шүтчихээн те. Бомбаа аваа шүтгтээ алдаад байна уу тэндээ. Тэн дээр хүмүүсийн сэтгэл бас зан үйл дээр алдаа гаргаж байгаа юм байх магадaltaй. Тэгээ баяждаг юм байна шүү дээ. Үгүй тийм биш. Тэгээ гол бомбыг авснараа биднээс сүжиг итгэл бишрэл үүснэ. За энэ манай гэдэрснэ хүн сэтгэлээр байхгүй. Сэжгээр өвдөж сүжгээр идэгэн шүү дээ. За ингээд залчлаа. Манайх сайхан болно доо гэсэн бодлороо сайхан болно. Ёс мэдхгүй онд ёр халдахгүй гэдэг үг бол худлаа шүү. Ёс мэдхгүй онд ёр халдахгүй яар гардаг байхгүй юу? Бомбчдаг байхгүй. Яа, 3 мөр болчихж байна. Энийг би зөхөөсэй. Тэгэхээр Лусын бомбны тахилгаа би хийсээр байх болно, хийх болно. Ягаад гэвэл би монголчуудыг ядуу зүдөө байлгахыг хүсэхгүй юм. Гэхдээ биднээс хөлсөө гоожууж хөдөлмөрлөх ёстой. Одоо сайн сайхан явж байгаа нэг атаархаж болохгүй. Би энийг сургадаг. Миний лекцийг үзэх юм бол бүгд мэдж байгаа. Тэгээд бид нар бити шунлаан тавьж өглөгсөө авг атаа чөтөнөөс тэглээд даар гэдэг энэ зүг зэг. Тэгтээ таанаас шүтэнтэй байх хэрэгтэй. Энэ Монголын нандин соёл өөр газар ховор. Тэгэхээр энэ сайхан соёлоо авч явна. Энэ сайхан зан заншлаа авч явна. Ёсгүй байх, зан заншилтай байх хоёр ялгаатай шүү. Ямар шашингүй байх гэдэг бол жоохон ер нь л юу шүтдэггүй юм бол аюу харанхуй идэг байхгүй. Ер нь жоохон юмыг үүсгдэг, нэцаадаг. Одоо төрж үзээгүй эмэгтэй хүн бол төрхийн зовлог мэдгүй хүүхдэд их ширүүн байдэн шүү дээ. Өөрөө аа болоогүй хүн бол хүүхд ойлоход ууралдаг байсан бол дараа нь ойлгодог. Зовлог эмэгтэйчүүд ойлгодог. Хүүхдэд их хайртай байдаг шүү. Төрж үзэнгүүтээ хүүхдэд болоогүй хүүхнүүд бол хүүхд ойлохаар ямар муухай дуутай юм бэ? Дуу болгооч наад муухайгоо гэд. Өөрөө хүүхдэд болонгуудаа яасан юм бол цангасан юм. Яг энэ лугаа адилхан биднээс зовж үзээд тэгээд юмд хүрээд ойлгонгуудаа юмыг бол мэдхгүйгээр шүмжил болдгоо юм байна. Ухаарч ойлгоод тань мэдээ дараа нь шүмжилье. Шүмжлэх бол амархан. Хийж бүтээгээд оролцох бол чухал. Тэгэхээр би бол ямар нэгэн миний бомбыг аваад мэдээ зан үйлээр сайхан болно. Гэхдээ би гол мөн чанарын заавал хэлж өгдөг. Та нас бомбаа шүтгэж илүүтэйгээр та бүгд амтнд буян үйл дээрээ сайхан сэтгэлээ дэлгэж байгаараа хармын сэтгэлээ бомблоод ерөөсөө баяжихын өрөөндөө л өглөг өгөх гэж заасан байгаа байхгүй. Тэгээ өглөг өгнө гэхээр хүнд ингээ мөнгө өгөх байх биш. Номын өглөг те. Өглөг олон янз. Биеэр өгөх, даган баясах, өөрөө манлайлан оролцох гэдэг. Тэгэд өглөг өгнө гэдэг бол маш олон янз байна. Номын өглөгийг өгөх, ухаарлыг өгөх те. Сэтгэлийн өглөг өгөх, байгаа юм өгөх те. Гих мэтэр. Тэгээ миний лекцийг өөрөө сонсох юм бол ухаантхан болгон бол нэрээ ийм шүү нэгийг бодогдно.
Түүнсэл нэг мухар сүсгийн би ярихаас татгалцдаг. Би энэний сэргэл хүн. Одоо аль ч шашин гэлтгүй асар болон урсгал. Одоо манай жишээлбэл гадны гэж хэлж байгаа юм да. Уг нь бол аль эртнээсээ л аль шашин Монгол улсад байсан. Бүгд байсан шүү дээ. Бүгд л байсан. Зүгээр одоо тэр тэдгээр шашнуудын гаж урсгалууд хаасаагүй байна. Яг л нөгөө нэг гол ном ухаанаас нь холдуулаад нэг шидтэн гарч ирээд нэг ченжүүд гарч ирээд ингээд явдаг юм аль ч шашинд байна. Тэгээ эднэрээс бүгдээрээ зайлсхийх юмсаа л гэж байгаа. Тэгээ төгсгөлийн асуулт одоо хоёулын ярьцлах цаг бас хэтрэлттэй явж байна. Төгсгөлийн асуулт. Өглөгийн тухай ярьж байна. Буян гэж юу юм бэ? Буян. Таны хар тодорхойлт биш таны хар та өөрөө юу гэж зэрэг чанж бясалгаж боддог юм. Миний хар болов. Буян гэдэг бол өөрөө бол ерөөсөө л үнэхээр зовсон тэр төрөлхөд эдийг өгөх, үнэхээр зовсон зүвдэр сүнийг зовлонгоос нь салгах. Номын өглөөгөөр тэр хүнийг одоо яг жинхэнэ буруу бодолтой, сөрөг бодолтой хүнийг зүв зам руу яг энэ зүв зам дээр нь зогсоож чадж байгаа энэ бол хамгийн том буян баг. Номоор гэгэрүүлэх. Ер нь бол миний том буян гэдэг бол би нэг 5-10 цаас ч юм уу нэг мөкснөөс илүүтэйгээр жоохон ухааруулад номыг ойлгоод өгөх юм бол зөв зам дээр зогсоод, шудраг үнний зам дээр зогсоод, зөв үний тал дугарч чаддаг, Монголоо гэсэн сэтгэлтэй байх, энэ их орон сэтгэлийг үүсгэж чадаад тэгээд амьтан туслах гэсэн сайхан буйны сэтгэл үүсгэх энэ маань хамгийн том буян. Би нэг ч болтгоо миний лекцэнд ирсэн хүн нэг их орноо хайрлах, өвөг дээдсээ хайрлах, Монгол суу ухаанаараа бахархах сэтгэл төрөд гараад би нэг хамгийн том буян гэж байна. Та буянт нь би буяныг түгээж яваа хүн. Буяныг дэлгэрүүлж яваа хүн. Буяны тухайг түгэж явна та буян хийж яваа хүн. Би төмний тусын тухайд буян хийж яваа хүн. Хийж яваа. Нэг ийм ойлол түрүү өглөгийн тухай ярьсан тий. Төсөлд нэг ганцхаас олсож. Өглөг нь өөрөө хүнд нүгэл болох тохиол байж болох уу? Болно. Байдаг. Хүн өгөөд ахаар аваад байна. Тий. Аваа сурцсан олж чадахгүй. Ер нь эд өхөн их тааламжтай биш үү? Эд материал өхөн дими. Ер нь бол энгийн үгээдэг шүү дээ. Загас өгснөөсөө загас байх аргын заач. Та түрүүнд ихтэй баяжхын тухайд ярих та. Баяжхын эхлэл нь өгөх юм шүү гэж хэлсэн шүү. Өглөг гэж. Өглөг өгөх. Хүнд өгснөөрөө танд буян шиг чухалдаг байхгүй. Энэ ерөндөг шүү дээ. Бурхны сургаалчтай. Тэгээ бурхан үний ярьсан юм уу, худлаа ярьсан юм уу? Та шүүх үү? Хоёулаа шүүх үү? Би шүүх. Энэ бурхны сургаалчтай. Тэрнээс л асууж байгаа Би байхгүй. ийм байхгүй. Би бурхны үнэн жишээ байхгүй. За нэг юм онцолж хэлэхгүй болох юм. Би бол тийм хитээцсэн эрдэмтэн хүн бол биш шүү. Энийг бол бүх хүмүүстээ хэлье. Би бол өөрийнхөө савныхаа хэрэг судалсан юм байдаг. Сайн би мундаг багш нартай байсан хүн. Сайн багш нараас би бол өөрийнхөө савныхаа хэрэг жаалж юм сонсож авсан. Энэ ном судруудыг бурхны сургаалагчсан би сонсож аваад энэ бол үнэхээр чухал гэдгийг би бол мэдсэн байхгүй. Үнэхээр чухал. Энэ хамгийн чухал. Энэ чухал юмыг л би хүмүүст дэлгэрүүлээ. Зааж бити хүмүүсийг алдаасаа, бити хүмүүсийг зовоосоо гэсэн үндсээс би хуваалцдаг. Түүнээс би бурхнаа зураа суух юм бол хангалттай мөнгө олно л доо. Би өөрөө зураач хүн шүү дээ. Миний бүтээл бол бас авдаг үнцэнтэй. Тэгэхээр би өөрийгөө зовоон те хил аманд орон ийм лекц унших шаардлагагүй байхгүй юу? Би болчиход бол би ядраа зүдрэх юм байхгүй. Яг гэвэл би бурхан зураа явуулчихна. Олон зээгт намлаар торог ойдог. Би авьяастай. Өөр надад мөнгө олох арга байна. Энэ лекцийг би хийхгүй ч болно. Гэхдээ энийг жоохон лекц ингээ хойшлонгууд нэгтгэг арт хүн байдаг. Багшаа энэ жил хийн үсттэй. Очиж шүү багшаа гэд. Тэгэхээр энэ сайхан хүмүүсийн сэтгэлийг бодоод тэгээ надад дандаа баярлалаа гэж урмыг өгдөг. Би ямар нэг төр нийгмээс шагнал гордоогүй. Намайг хинч магтдаггүй. Дандаа л намайг бол инглээ тэглээ гэдэгтэй би миний гол зорилго маань амьтны тусын тулд нэг ч хүн амар амгалан байвал би жаргалтай байна. Нэг л журайлгүй. Тэрний хооронд намайг муулнуу би намайг доромжлон хамаалга. Амар өөрөө гол нь өөрөөрт үнэнч байгаа. Миний явдал мөр ариун учраас би юунаас ч яахгүй. Амар амгалан байхын томьёог бурхан багш хэлээд өгсөн. Тэрийг л хэлэхгүй өөр юм хэлээд байхаар ч л хүмүүс танд чиглэлд өгж магадгүй гэж. Тэгээ та хоёрын ярьслаа дуусч байна. Тэгээ түрүүн танд өгсөн энэ бүтнээр нь танд. За баярлалаа. Манай ивент тэгчин байгаа. Түрүүн та намайг ямар юм гэлээ? Иммун актив гэдэг. Яадаг зүйл вэ? Дархлаад хэмжин. За одоо үед хэрэгтэй зүйл юм шүү. Энэ манай Pocket гэдэг. Манай түрүүн танаа мөнгөтэй болж ирсэн. Надад мөнгө өгдөг байгууллага. За. Ийм л манай бизнесийн чинь баярлалаа. Тий. Спонсор тий. Pocket гэдэг энэ цахим төрөвч байгаа. Энэ ивент итгэдэг өөр намайг ивент итгэдэг. Тэгээд энэ нэвтрүүлэг ивент. Яг би тэгээд лододоо бас яг нэвтрүүлгийн зөндөө харж яасан. Айгу шудраг тий. Одоо сэтгүүл зүү гэдэг зүйлд энэ гой зүйлийг гаргаж ирж байгаа. Мундаг залуу гарч би бас өөрөө чинь бахархаж бас хүндэлж явдаг л да. Одоо шудраг өмнө сүлэг дээр болохгүй байгаа юм шууд хилээд ингэ явж байгаа нийгэмд бас хэцүү адлагддаг. Би зовлон гэж бас мэдчихэл байна л да. Бас сайн
магтж байгаа чих, муулж байгаа чих байгаа. Тэгэхээр энэ одоо актер хүнд одоо актер улсуудаа уулзж байхдаа бити шантраараа тэгээд асуултаа тавиараа тэгээд өөрөө ч би бол дэмжиж явдаг тийм баярлж байна. Тэгээд бас энэ ажил үүсэт нь энэ маань өөрөө бас олон хүнийг ингэж юмыг яриулж ингэж одоо болохгүй бүтэхгүй юм яриулж байгаа одоо юу хэмдэ амьтараа юм одоо вакцин хийж өгч л байгаа юм л да. Их унтаа байгаа нөхцөлд. Тэгээ сүүлийн жилүүдэд яг ийм хурц яаж ирсэн сэтгүүлч бол байсангүй л да. Энэ бол нэг одоо магтаад ингэж авах. Тэгэхээр зөв юм хийж байгаа хүнийг бол хүн магтах хэрэгтэй. Монголын төлөө миний нэг үрээл Монголын төлөө бол би чөтгөртэй наймаалцахад бэлэн гэж. Тэгээ Монголын төлөө бас ингэж зүтгэж байгаа сэтгэл зүйн салбарт бас шинэ урсгал, шинэ одоо юм гоё галыг асааж байгаа би чамд бас маш баярлж байна. Тэгээд лодогийн маань хэмээр бас үн мөнхөд бат бах болдог. Тэгээд энэ сайхан оюуны хөдөлмөр тэгээд одоо нийгмийг одоо бас ингэж эмчилж байгаа сэтгүүлчнэр хэвлэл гэдэг бол нөгөө 3 дахь засаглалч гэдэг үг ингээд маш том хүч шүү дээ. Тэр үгээр хүнийг алж болно, үгээр хүнийг амьдруулж болно. Тэр олон хүнийг үгээр амьдруулж яваар гэж өрөөгөөд юм байна гэж. За их баярлалаа. За тэгээд нөгөө лусын тухай би нөгөө лекц уншсан. Тэгэхээр лодогоо би бас мэдлэггүй гэж хэлэхгүй байна л да. Тэгэхээр яг би өөр энэ талаар гүнзгий бас нэлээд илүү судалсан учраас ийм номуудыг энийг ганцаараа би гаргачихгүй. Лам хуурга олон шавнартайгаа номын садантайгаа нийлж нэг бүтээл гардаг. Тэгэхээр нэг ч болтгоо газар уул усаа төнхгүй Монгол дэлхийг хайрлаж явах юм бол биднээс хэрэгтэй байна. Тэгэхээр мэдхгүй зүйлдээ бид дайсхинж идэг. Тэгэхээр мэдчихэл юм бол хүндлэх сэтгэл аяндаа төрдөг. Тэгэхээр бас лус савдгийн тухай бас сайхан уламжлалт зэгцтэй ойлголттой болоорой гэдэг нэг бич. За тэгээд цаг тооны бичиг гаргасан байгаа би бас энэ жил гаргасан. Тэгээ энийг бол би өөрөө зурхаач хүн бол биш. Тэгээ миний өөрөө зурхаач багш нар олон номын нэгтүүд хамтарч бүтээгээд тэгээ яг багшаа та ингээд энийг олон энэ юунуудаас өөр биш үү? Бусад гарч байгаа цаг тоонууд бичгүүдээс өөр үү? Жох өөр. Гэхдээ ерөнхий зурлага бүгд адилхан л. Нэмэлтээр гоё мэдээлэлд байгаа байхгүй. Одоо бас л нөгөө нэг оршуулгын зан үйл би яагаад оршуулгын тухай яриад одоо болох цагаасаар зөв биз дээ. Зөв ямар ч асуудалгүй. Тэгэхээр нөгөө нэг эцэг өвгдөө буруу оршуулах юм бол үлдчихэж байгаа үр хөвгтөн 60 жил ядуу зүуд юмнаас үг байдаг. Тэгэхээр энэ нөгөө номлол руу ороход ингээд нарийн байдаг учраас хамаагүй ярьж байгаа хүмүүсээс сайхан тууж ин дэл гэж бод. Тэгэхээр биднээс жоохон юм унших хэрэгтэй байна. Жоохон юм руу ингээд биднээс өөрийнхөө үндснийхээ шашин соёл руу жоохон сэтгэлээ хандуулчих юм бол энэ амин чухал хэрэгтэй юм аа. Бидний соёл юм аа гэд мэдээд авчна. Тэгэд энэ цаг тооны бичвэл биднээс ингээд бас л сөрөг энергинд өртөхгүй байх. Сайн юугаа барьж авахын тулд маш чухал хэрэгтэй зүйл байна. Тэгээд лодогийн манаас зам мөр одоо сайхан бай. Шинийн нэгний өглөө зүгжиг зам мөрөө сайхан гаргаараа бас лодог бол үндснийхээ шашин соёлыг хүндэлдэг гэж ойлгож байгаа. За тэгээ нэг сайхан шин дээрээ башч. За баярлалаа. Та тэгээд сайхан шинэлээрээ ярьцлагад ирж энэ уур амьсгалтай тий мэдээлэл өгсөн танд их баярлалаа. За баярлалаа. Тийм сайхан бас нэвтрүүлгээр урьж оруулсан маш их баярлалаа. Тэгээд үүнийг даширндуулаад нэг зүйл хэлэхэд тэр шинийн 6 тэр 5 настай охинд нийт хандиваа аян зохион байгуулсан байгаа. Тэгэхээр Монголын нэг ч болтгоо хүүхэд хөл дөрөө дэгдээдгүйгээд үеийнхээ охтуудтай гүүгээ явж бол ямар сайхан бэ. Тэгээд тэр охиныг хөл дөрөө босгохтон туслаад Монголын нийт ард түмэн бас сэтгэлийн одоо сайхан сэтгэлийн өргөлөө өргөхийг бол уриалж байна. UBS телевизээр сайхан шинийн 6-нд засал номтойгоо миний лекцтэй 1-5 хүртэл явагд. Энэ сайхан буйны сүүн өргөлд энэ буйны ажиллагаанд сайхан буян өргөж өвлөгийн буйнаа дэлгэрүүлэхийг бас уриалж байна. Баярлалаа одоо. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй улаан бол ярьцлага өндөрлж байна.